манай хийж байгаа юм орж чинь үү? Сайн юу байна байцгаа? уу? Юу вэ? Тэ олдохгүй хүмүүсийн нэгээ. Бараг хэдэн 7 хоног яруу тэгжиж өнөдөр ганцаатай уулзаж 2-7 хоног. харин тийм. Бараг миний анх чатчихсныг бодвол тэндээс тоолвол 3 хэдэн сар вэ? Амар олдохгүй заавгүй. Тэгээ сая хүртэл бараг ирэхэрэг байлаа те. Түмээ мөчөөд хөвчөж байгаа. Тийм чинь дараа дахь өдөр болох уу? Нэгдэг өдөр болох уу гэж. Өмнөх подкастаас айгу одоодлох жагаад орж ирсэн байна. Орж болохгүй нэг зүүм дээр хийжсэн байхгүй юу? Колж жагаад карантин байсан. Тийш тий. Бөөнөр карантинээс. Би бас тэр үед карантин бэлээ. Ойрт юу хийгээд авгүй байна. Ойрт ер нь бол ер нь замгүй байгаа. Тэгтээ манай ч мөр 7 хоногийн 3 өдөр нь үдээс хойш давтлагатай байгаа. Тэгээ дээрээс нь мегатан лингорс харин тийм гэсэн. Тэгээ 5 руу англи сурчлалтанд явж байгаа. Тэгээд 7 Харин- өдөр тэрхүү л энэ. жагалмаа бүр Лако юм аа бүхнийг амар амжилттай. харин дээ нэг сая энэ 7 хоног нөгөө нэг боловсролын газрын 100 жил мэлгээл гэсэн шүү дээ. Тэгсэн чи эдний ангийнхны нөгөө нэг бичлэгийн үзсэн бохгүй би өнөөдөр өдөр очиад тэгэл ёо нөгөө баг ангийнхаа оюутан агш хараад бүр амар баярлсан шүү дээ. Би бүр окей. Бүр тэгтээ эдний анги бүр амар хөөрхөн. Тэгтээ нөгөө нэг амнууд нь зурсан мэл шүлгтэйгээ. Тийм. Тэрнээс ч амар гоё Тэгээд болсон. бол энэ шууд бичлэг хийчих юм арын дуу өдөр нь орно гэдэг жоохон муу болчих юм. Ингээд өөрсдөө эхлээд voice дээр record хийж байгаа. Тэгээд дараа нь бичлэг хийгээд илүүлээд Харин тийм намайг бас 3-4 өдөр бас. харин тийм гэсэн. Уржигдээ би нэг сургууль авахгүй юу? Бас энэ л шавж байгаа бодоо уулзгаад тэгсэн чинь эдний ангийнхан бүр амар энэ тэнцэнэс ингээд уцсныхан гэлээ ингээд хасаасан дээр ингээд барьсан нэг нэгэ бичлэг хийсэн ёо ямар бүтээлч юм бэ гэсэн чинь манай юу ч байхгүй. Манай бүр амжааг маа өн арай гэж бодчихлээ. Харин Яг энэ удаа ганц үнччихье. тэнгуүтэй бас тэр нөгөө 500 хүнтэй багштай бичих сачлах хийжсэн шүү дээ. Тэрийг би цаасан дээр бичих юм болов уу гэж бодсон байхгүй юу? Юун дээр Тэгсэн чинь цаасан дээр бичихгүй мэл шүү дээ. Постэр. Харин тийм постэр оруулж амар их хөхтүүд ёо. багш ихтэй цаасан дээр бичихэл хооны юм ярьсан. Тэр нухтад дуусна гэсэн. Бас өнөөдөр Гэхдээ 16 хүртэл юм сонгоцсон хооны юм ярьсан сая. үгүй 12 гэжсэн баха. Тэгээд бүр амар их хөхтүүд ёо баг тэр нь баг 500 баха. Тэгээ өөрөө өнөөдөр дөнгөс авсан юм шиг. Өнөөдрийн татал явал. Өнөөдөр баггүй. Тэгээ өнөөдөр 12 цагаас өмнө үстэй. Гэтэ боломж яга Тийм юм. баха. Боломж авах ачаад бичиж бичиж. Дуудлахаа. Эвэр уу. Тэрээс яг бичнэ гэж бодохоор амар завгүй. Надад ч гэсэн 7 хоног амар завгүй лөө. Яагаад ч амар ядрах. Лингорт араад юм аа. Тийм. Ер нь амар ачаалтай юм лээ. Би анх лингорсыг бодохдоо ингээд хичээл хийчихэд өөрөө ажлыг хийчихэд ингээд илүү нэмэлт цагаараа ингээд 5 унштай мах гэж Өөр бүр цаг Харин аваад юм шиг тийм. байна. баг хичээл ингээд хаяа. Хичээлээ баг цаг үлдсэн цагт нь Тэгээд нөгөө нэг 30 мянга өглөө хинэн тийм их уншаа баг их карт мэддэг гэсэн шүү дээ. Мега тэгс. Тийм. Тэгээд Намайг- юм нь бол юу ингээд 7-7 хоног өрөөдөө 3-7 хоног үргэлжлэж байгаа 7-7 хоногийн хоёр дүн гардаг. Тэгээд сая болохоор мегабит 2 300 хэдэн магаас 19 дэс. Оо. Тэгээд бүр мега Ямар бүр мундаг. ер нь бол мега ихийг нь баясан. Амар мундаг. Амар бахархсан. Тамаа. Хайн тий. Ой хүмүүс юу хийгээд энэ төмийг юу бодооч. Гэтэ нэг налингс юм штэ. Нэг Этемэр агш нөгөө нэг өнгөрсөн жил манай ингэ танилцуулсан байхгүй юу? Гэтэ Этемэр агш ингээд өөрөө ч гэсэн амар их юм мэдэж авсан гээд. Тэгээ тэр үедээ орондоо гэж боддог мартсан заяа. Тэгээл сайн мига юм ууштай чай орооч гэж хэлсэн байхгүй юу? Тэгэхээр за тэгшээ амар их ажлуудад тавцаад мөнгө чалаа гэж хэлсэн Мөнгөөр байхгүй юу? бидний өөр төгж явж байна. 35 магаас. Харин тийм. Тэгээд тэр 35 мянган донд горох хэрэггүй мөлий. Харин амар их мэдээ авч явах. Төдөлгийн ном билээ бүр. 35 мянгаар нэг баг нэг л нам авч хөрөө шүү дээ. Харин тийм ба. Тэрний орнд Монгол ингээд тал. хідэн сайн номтой онлайн номын сан орол ном утсаар уншил компьютер уншил. Тэр нэг юу таалагдсан. Би харсан лээ. Тэгээд чи ингээд оюутан насны англиар насан туршид тэргээд байгууллаа. Харин Тэгээ боломж тийм. авах. Тийм. Би бас нэг орсон гэсэн байхгүй юу? Яг төвшин дээр бас намын ингээд
хуваачсан байдаг юм л. Тийм. Level 1-ээс 14 хүртэл номтой. Зүйл ямар ном шүү дээ. Хамгийн сүүл юу дэлхийн 80 өдөр тойрсон гэдэг ном байна. Тэр би надад зөвшөөрсөн. Монголоор Англи ном. гэдэг Монгол номоо, монголоор уншсан номоо англиар унших бол илүү ойлгомжтой. Ойлгомжтой. Бас хурдан унших. Үг мэдээж авч байгаа яг тулгаж хараад. Тэгээд мега надаас хүн болгоны мэддэг хэдүүлэн уншижсэн номнууд ямар номнууд байлгүй гэж асуугаад би тэгээд нөгөө Disney-ийн номнуудыг хэлж өгчээсэн. Хэлж өгсөн. Disney ямар ном? Sleeping Beauty. Snow White. Тасан цагаан. Peter Pan. Peter Pan Peter Pan тийм. Тэд чи Disney юм уу? Тийштэй. Disney. Таавчлаа. Гэтэ ном нь бол өөрөөр зохиолж явах. Яг тэр номноос нь adapt хийж Google-ийг нь гаргасан Disney яах. Тийм үү. Лингор сар болгоно л юм уу? 3-7 болгоно юм. Үгүй ер нь үйлрэл зуны марпон, намрын марпон гэдэг. Одоо энэ нь намрах юм тий. Тийм. Намар Өглөөгний хийх юм бол мэдгүй. Үйл юм болсон бол өмнө жилээс ковид гээд болоо болоогүй шүү дээ. Үйл бол яг амралт дээр. Тийм одоо тийм яг одоо амралтаа тийм бүр яг гоё алах гэдэг наа. Чи шинэ өрсөлдөгчтэй боллоо. Та хоёр. Нөгөө нэг өсвөрийн хэмжих болов те. Би саяын туршууд авсан байхгүй. Түмээ би тариг авчихсан байхгүй. Чи мөзө хамт очигээд хэмрэг мөзө яая гэж хатгаж авсан байхгүй. Тэгэл яа амар санаа зовсон ихтэй. Ингээ гарангуудаа буцаж орохоор амар санаа зовоод яана юу гэж ялах вэ гэсэн чинь. Группээс гарчаад. Гэсэн чинь отол авчихлаа. Тийм отол авчих та зүгээр яадаг юм байж лсэн юм чинь гээл. Тэгэл ороод гэсэн чинь амар хөөхтөд ёо. Хэдэн хүүхэд байдیں۔ Миний тариг гэсэн үг те. Тийм. Энэ жил шинэ хүүхдүүд намар хүүхдүүд аваад. Тэгээд 24-5 өдөр. 10-ын зөндөө арсан уу? Тийм 10-ын. 10 одоо дүүнэр авахгүй бол хэдүүлээ төгсөө явчих юм чинь. Үлдэх заахгүй. Жаргалмаа ахлагч юм тий. Тийм. Тэгээд мөхтөргөл ахлагч юм гэсэн байна. Нөгөө ингээд нэг үндэснийг ахлагчтэй. Тэгээд сургуулаараа баг болоо уурдчихдаг. Тэр багийн спортыг нэг ахлагчтай. 5 дахь сургуулах нэмээ гэсэн ухааны нэг л тавхан байсан. Тийм. Тэр охин чи яваад 2 жил болж байгаа. Тэгээд гэхдээ энэ өсвөрийн клуб бүр амар их юм сурдаг юм шиг санагцсан. Тийм. Амар яг зохион байгуулалт амар сайтай юм билээ. Нөгөө Монголын гэр бүлийн сайхан нийгмлэг гэдэг аюу тум байгууллагын дор явдаг болохоор янз бүрийн сургалт ингэ сар болгон үйл ажиллагаа юм. За одоо энийг хийгэр идэвхтэй оролцоор гэл эдгээр дагуу ингэ төсөн мөнгөний цаанаас бэлдэж байгаа. Харин тийм. Ямар ч гажигдаадаг гэх юм. Амар дэжгүй юм билээ. Сайн дурын ажлын талаар. Сайн дурын ажил хийхээс илүү сайн дурын клубуудад аюу хамрагддаг байгаа. Тэгээ би чинь 8 дугаар ангитай илүү 9 дугаар ангийн 8 дугаар ангид төгсөөд 9 дугаар ангийн их хүртэл улаан цаглмад ажилласан. Тэгээд улаан цаглмаас гоё юм билээ нөө манай додын гайд ингээ бандаж. Тийм. Өндөр бүлэмжтэй. Тэр хүүхдээс одоо хүртэл явдаг баха. Харин тэр явдаг юм биш. Амар их нэгтэй явдаг. Улаан цаглмад тухай нөгөө ядчил аюул асуул болвол хүнд одоо хүргийг хаахнаас л юм уу те. Тэнд юмудаа мэдээж авчдаг. Энэ нь бол бас аюу өөрөө хүчтэй гоё байгуулга байлээ. Сонирхоод үзвэл илүүдэггүй. Тэгэд өсвөрийн клубтээ яваад 2 жил болж байна. 19 оны 10 сарын 30-нд байгуулж ирсэн. Тэгээд анх тэр үед нь сургалтанд суугаад гэрчлэгийг аваад тэрнийхэн маргаашнаас бараг ингээ клуб үүсээд тэнд суусан хүмүүс нь. Тэгэл одоо хүртэл 2 жил болсон бай. Тэгээд тэр өдрөөс яг одоо хүртэл явж байгаа хэдэн хүүхэд байгаа юм? Одоо хүртэл яг явж байгаа 11 хүүхэд. Талан юм биш. Тийм. Бүгд баараа тооштой явж байгаа юм шиг. Тийм. Амар тууштай. Тэгэл тэр хугацаанд айгүй үйл ажиллагаа зохион байгуулсан. Манай клубын нэг гол зорилго нь болохоор одоо үе тэнгэндээ өөрчлөн ирүүлмэний хайрцуул болгох тийм зорилготой. Тэгээд тэрнийхээ дагуу 9-р ангитал бүр хамгийн анх ингээд нэг бэлгэвч нэг шоколад гэдэг юм аян явуулж ирсэн заяа.
Яах эксперимент ба. Бүр ингээд тэрний чинь ингээд тэр клуб байгуулагдаад яг 2 сарын дараа бидэд байгууллагуудаар яваад өглөө ингээд бүгдээрээ хичээл аваад баг хуваалцаад яваад. Тэгээд ажил одоо байгууллагын тасаад байгууллага хүмүүс орж ирэхлээр юм асууж байгаа байхгүй юу? За өнөөдөр ямар өдөр үү гэдэг ч юм эсвэл танин мэдгүй асуугаад эсвэл одоо нөхөрч гэрүүл мэдлэлээр асуулт асуугаад зөв хариулсан дэн чихэр өгөөд буруу хариулсан дэн бэлэгч өгчээсэн байна. Тэр үйл ажиллагаа бүр ерөөсөө ингээд бодлоос гардаггүй. Бүр амар эвгүй. Хүмүүс яаж хэлж авсан? Хүмүүс бол нийгэмд итгэдэг сайн хүмүүстэй гэж зарим нь хэлжсэн. Зарим нь болохоор бас санаа зовлоо. Дургуутсан уу? Дургуутчихсан хүмүүс үндээс. Юу өгöd байгаа юм бэ даа? Харин хэрэгтэй юм шиг. Юу хүмүүстэй шиг. Нөгөө нэг яг тэр үед чинь кантилэг байсан шүү дээ. Тийм. Маск байсан. Масктэйсэн бол ядаж. Царайгаа нөө. Тэгсэн дээр үед нэг Токо Аз ядсан. Уг Аз ядсан баха. Токо дүүсэн. Тэгээ лаваа маа ч лөө. Ингээ баха бэлгэвшнэ яа. Ингээ ангар дүн тараваа заяа. Ингээл нөгөөд нь үлээж тоглоо заяа. Би бүр ингээ гайхаа тэгэл яа ер нь амар эгүй байлээ. Манай ингээд бас Тако оноо өдөр өглөө тоглоод лөө. Тийм. Зүгээр нэг хідүүлж амар жоохон байсан болохоор амар сониуч тэгэл. Яг ямар байдгийг мэдээд үзэх гээ. Угаасаа мэддэг л байсан л да. Хүүхдүүд угаасаа л мэддэг байсан байхгүй юу? Тийм. Тэ бүр илүү мэддэг байсан мага. Яа. Усыг жал тэгээд мэдсэн. 10 литр ус. 5 литр шүү. 5 литр лөө. Тийм. Пөө тийм үү. Карате хоолод нэг барьлаа 5 литр ус ордог гэж. Тэгээд дэг тэрийг туршиж үзсэн. Энэ юм амар. Үгүй би биш. Манай ангийнхан би биш. Манай анги бид нар бүр зураг мөргийн дарцаж билүү. Манайгийнхан ч бүр амар үлээж тоглоод тийжлээ. Тий тэргээр чинь готлон фүүзэн яаж. Харин тийм. Гэтэ бэлгэвчийг ингээд нэг гутлаа хайтгаар амар гард юм л. Тэр бол үнхээр үний. Тэгээд нөгөө байн гарчих боллоо нэг ачаад орчих гутна юм. Ахаа тийм. Ер нь ингээд бэлгэвчээр гутлаа хайтгаар юм байна. Дэлж хамгийн сайн чанар. Ахаа тийм. Ахаа. Оливи таснаас чанартай тасаар хийж байгаа. Эхлэж л. Бүр. Гэтэ бүр хайр мод тийм сайн чанартай хийгүүлээ. Амар хэмпон зарч. Тэгээ хүнсэн хэрэг болох болох та. Тийм. Би нэг бат шиг орсон доо тэр ямар тэрийг юм ярьсан байлээ. Тэрийг одоо залруулъя. Юу вэ? Хүнсэнд хэрэгжилж яах вэ гэж ярьсан. Бэлгэвчиг үү? Үгүй тосыг нь. Аа. Би яг тэр нийтлсэн аплод хийсний дараа юу ярьсан бэ гэж бодсон юм шиг. Тэгээд би санах тумаагийн өмнөх подкастт нараад дараа нь тэрийн өөр бүтэц чадахгүй. Яа, тэгээд арай л том сэдв ярьсан юм байна гэж бодож. Тэгээд яг бас тэгээ надаа яг энэ сэдвээр хар зүгээр юм санагддаг заяа. Эпизод дэлгэм боловсрлоо. Амар хүндрэл тусгаж авдаг шүү дээ. Тийм. Яг тэгэх нь буруу заяа. Харин яг манай өсвөр насны хүмүүс яг ийм юм мэдлэлтэй байсан нь өөрийгөө ихлээр хамгаална. Аха. Жавтмагийн өмнөх орсон дугаар дээр тэр цаг төлөвлөлт, цагийн менежментийн талаар ярьсан байхгүй юу? Тэгээд би лав тэрийг өөртөө эргэлзээгүй. Хүсвэл устгаж байна гэхгүй. Гэтэ устгахгүй байсан дээр баха. Дорсомж болол. Яг бай байж. Код одоод түүх үлдэн штеп. Хэдэн жилийн дараа. Би ингээд тавьсан дугаараад бүгдийн ихнээс нь ярьсан юм мэдчихэл байгаа тэгсэн. Тэгээд цаанхаа өмнөхээ гоё гэдэг надад. Тэгээд ихнээс нь дуустал сонсдог. За. Яг түүхийн ном шиг түүх үлдээж байгаа байхгүй. Одоо энд ингээд код олоод бүр интернет очинд үүр татгалагдана гэж боддоо. Устгахгүй бол. Тийм шүү дээ. Тийш нэрээ тий. Гайхалтай. Би нэг манай хүүхдүүдийн үеийнхэн сонсож магадгүй гэж боддог юм шиг. Манай хүүхдүүдийн үеийнхаа манай үеийн хүүхдүүд. Үгүй хүүхдүүдийн үеийнхэн. Хүүхдүүдийн бүр том ирээдүйд. Аа. Чиний хүүхдүүд үү? Нэг газар зүйдээр ингээл наслалт хүн амын өсөлт гээл орж ирсэн байхгүй юу? Тэсэн чинь манай хүн амын өсөлт 5 сая тэдэн хонд хүрхээ гэж хэлсэн. Харин тийм тэгээд ингээ яг մեր 70-ын хэд мэдтэй байж тээ. 60-д мэдтэй. Тэсэн чинь ингээд өнгөж 5 сая. Аха. Аха. Хэцүү харагдаж байгаа.
Тэгээд тэгчингүүтээ нанзаагш би амьд авах болоо гэлсэн. Тэгсэн чинь хин нэг одоо нэр хэлэхгүй шүү. Та айлд өгтөн байна уу гэж. Чи юу яриад байгаа би амьд байх юм болов гэх. Гэтэ яг ингээд төсөөлсөн чинь яа бүр яг ингээд хөвшин болноо гэхээр амьд төсөөлөгдөхгүй бас ингээд амар гонигтэй санагдаж гэж бодсон шүү дээ. Жаргалмаа юм бэ. Та ихтэй ингэж боддгоо өөрсдөө хүүхдийг яг 4 сая дах хүн ч юм уу 5 сая дах хүн ч юм уу тийм байлаа боломжтой юм байна. 4 сая дах 32 таа хахад би 4 сая дах юм байна. Тэгэхээр гүрийж ягаад 32 таа хүүхд гараа. Дэлхийд одоо нэр 8 төгрөг болчихсон шүү дээ. Харин тийм Тэгвэл хүүхдийг 8 төгрөг. Ирэх жилийн Арай л их дийж болчихгоо. Йоо. Ирэх жилийн яг энэ үеэр болохоор л 8 тэрбум. Одоо 70 тэрбум 905 сая байсан дээ. Ямар гоё юм бэ. тэгэл амар хурдан өсөлттэй юм л. Өсөөл л. Тэгэл одоо нөгөө постож автаа тэгэл 8 тэрбум хүн донд чиний юм нэмсэл хамгийн гоё юм. Яг тийм постод юм шүү дээ одоо баг. Би хийх юм даа гэж. Тэг яагаад чи нэг тийм юм дээр сонирхолгүй тийм юм шиглэж мэрлээ гэхээр юу санагдаад байдаг шүү. Хаа юу Үжигчдэг. Хөшөрлөг шиг үлээ. Юм ширлэг сонирхол төрөх. харин тэг бүр нэг баг ширлэж гэж бод баг фэйс чухал гэдэг гэж. Ингээд фэйсбүүкээ нэг янзалтай шүү дээ. Тэгэхээр дэр юмнууд гарч ирээд байна. Харин тийм Миний тэрээс гарч ирж байгаа шүү. Би дандаа устчдаг болохоор. гэсэн чинь би яг өмнө сая 100 заа ингээд уцаа цэвэрлж байгаа байхгүй юу? Фэйсбүүкээ бүгдээ зогссон ингээд цэвэрлээд ямар хэрэгтэй хэрэггүй баахан группт орсон заяа. Яа бүгднгээс нь гараад одоо нэг яг чухал гэсэн яг 10 группуд байгаа. Би бас яг тэгсэн. Хамаг юмаа Нийтээ ямар зөвлөлтөөр авах санагдав. харин тийм. Инстаграм дээр ч гэсэн. Аха. Дагалцсан юу. Өөрөөгөө дагуулдаг хүмүүс. Гэтэ би яасан л нэг хэсэг яг 100 дотор хүн дагадаг гэсэн чинь бас нэг эвгүй санагдаад хүүхдүүд энэ жоохон сенталтай болчихжээ чигшээ. Тэгээ эвгүй санагдаад гэтэ нөгөө яг ингээд Instagram дээр яг гоё хүмүүсээ дагаад яваад тахлаар бас гоё юм л. Гоё. Хэрэгтэй мэдээлэл авдаг хүмүүсээ дагаад Гоё. Би болохоор гоё артистууд таахгүй юу? Нэг illustration дээр зурдаг. Гоё зураг зурдаг. Яг тэр хүмүүсийг дагаад харангуут. Яа ямар гоё зураг вэ гэдэг өдрөө бараг энерги нөхөж мөхөд тэр зургуудаас. Тэгээ бас дуртай жүжигчтэй дагахаар тэгээд. Жүжигчтэй хаа старыг Та нар Монгол жүжигчдийг даадаг уу? No. Би жүжигчтэй даадаг бай. хитрхи жижигхэн юм дотор. Монгол инфлюенсерүүдийг дагдаггүй юм шиг. Яг нэг газар очих гутаа нөгөөд нь дахиад нөгөө газар очиж стори хийчихдэг заяа. Тэгэл Ядчил гадаад хүн дагуул тий. Хиллээ хил сайжрна, сонсоо сайжрна. Тэд юу яг өөр чинь даах дуртай хүн байл тоогор битгий хязгаарлаарай л гэж хэлмээр байна. Тийм дагмаар байвал дагмаар Амлоо хиймээр байвал хийчихэж байгаа. Тэгээ үнээр заримдаа ядаргаатай бас тэгээд ахаар яага өөр хурдан тавьчихдаг байхгүй юу? Тэнд хүмүүс ч гэсэн тийм хаяа. Тэгээ бас ингээд заримдаа амар ингээд хэрэгтэй байхгүй амар стори гэдэг хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүмүүс. Нөгөө амьдралынхаа бүх моментийг хийдэг хүмүүс. Яг одоо бааж байна. Бас хийдэг өөрөө гэдэг хүмүүс би дургүй. Байсан өөрхөн царай хідэн талаас нь жагаад байгаа. Хит хийхээр бас жоохон онцгой. Яг тийм хүний өөрхөн л Миний аккаунт бүр яг нэг private account. Нэг хүмүүсийн private account явуулсан байна. Тэр ямар ч хамаагүй зураг гэж. Томогийн мэж гэсэн гоё л юм билээ. Тийм гоё л. Өнгөний Яг хийж байгаа зургаас нь ч гэсэн явуулаад. Аа их чи баялаа. Ахмаар багтуулах гэдэг өрг хэлсэн юм аа. Хүчээр илүүлэх гэж хэлсэн юм аа. Тийм чи. Үнэхээр гоё гэсэн билээ. Гоё ярьжлаа. Томаах хитэн онд ажин нэжлээ. Бараг надтай адилхан бах тийм. Тийм баха. Аах ажин нээж чадаад томоо надад буzaаж өгч юм бол хаштаг ашигла машиглгээр. Хаштаг ашигла сторида хийх. Тэр чамаас сурч байсан баха. Би чамаас ямар ч гэсэн нэг жилийн дараа хийсэн. Бүжээ хийсэн нэгсэн. Би ч 80 дугаар юм байна шүү дээ. Айгуу. Чи бид гураа сайн бис үлдээсэн юм. Би яг нөгөө тийм юм идэхгүй заяа.
бараг фэйс ашигладагсан баггүй би. Фэйсийг бараг 7 дугаар ангиас ашигласан баха. Тэгээд яг тэр үед чи айгүй хэцээс үеэс юм аа надад даална ээж авахгүй. Тэгээд ээж нь зүгээр уур газар байсан шүү. Тэгээд ээж нөгөө уур газар байсан амар санаж битгэрдэг л байсан хэлсэн шүү яа. Тэгээ нөгөө нэг тэгэл нэг 7 дугаар ингээд фэйсээ нээж эхлээл. Тэгэл 8 дугаар ингээд ажимаа ингээд нөгөө нэг тэр үед амар хүмүүс ашигласан шүү дээ. Тэгэл нээж эхлээл. Тэгэл дахиад саяхан нэгсэн гэхгүй. Тэгээд код марцсан. Харин Гэтэ хойлыг нь бодвол 2 жил нүдэн амарсан. Тэгээ нүдэн хүүхдээр байсан байх шүү. Би 7 малуудад нэгсэн юм шүү. Жаргалмаа самар хийсэн 1 жилийн дараа нэгсэн. Томол фэйсбүүкээ 5 дараа нэгжсэн. Гэтэ энэний хаалгыг фэйсбүүкээс л доотлол нь хайж. Тэгээ би нөө яг анхныхаа бол 3 дугаар ангид. Тэгээ ашигладаг 2 жил байж яг 5 дугаар ангид. Нэг 5 дугаар ангид төгсөөд зоноо Facebook ашиглаж сурсан шүү дээ. Тэгээ групп чат нээж мэрэг. Хоёр ч ямар нэст ашигладаг вэ? Бараг мэдгүй тойроосаа аюу ийсэн байна. 15 онд тий. Хайр тий. Манай ингэ хамгийн анх тумаал юм байна. Тэгэл цаашаа давлгаалаа гэж. Тэр үед нэгтэй пэйсмэс нэг юм дүүсэн үстэй. Үгүй бид нар ч жоохон байсан болохоор тийм байсан юм шүү. Тэрнээс ял дээр хөвчсөн бүр 10 нэг пост явуулсан. Тийм үү? Нэг ямар сонио чат мат нь фэйсбүүк дотор байдаг. Тийм байд байсан шүү дээ. Гэтэ одоо үгүй тэрний л гоож одоо л нэг жоохон ядаргатай бод. Тийм. Гэтэ нөгөө юу эможи гэдэг нэг сонио бүрсгэр саарл өнгөтэй нэг сенс нийлбэртэй эможинууд байдаг байсан. Тэрийг амарсаа санаж байна. Тэгээд нэг пэйсний чил премиум байлжсэн. Амар гүсэд игээд яа. Yes, ингээд ад болчихлоо. Тэгвэл юу ч алах бүгдийг ам заяа. Би бас тэгдэг байсан. Найзынхаа тоог юм гээл бүр аим хамаа хүмүүс рүү явуулаад. Тэгэл 5,000 толгож ясна уу? 5,000 5,000 чи үдчихсэн. Үдчихсэн. Бас Би ч гэсэн гэж. Тэгээд автоматар фолловинг үүсч хүмүүс. Харин тийм. Яг тийж хэлсэн шүү дээ. Тэгээ дараа Юу ч боддог байсан яа. Тэгэл яг мессежин зураг муугаа хийсэн чинь амар олон хүмүүс чатчихжээ л. Тэгэл гинт ухаарсан юм уу яасан. Найзуудаа бүгдийг апред тэгэл би ч гэсэн. тэрсээ бүгдийг ностгоод Би сая карантинаар 2000 дэд цааж аваад 2000-ыг нь апгрейд хийсэн шүү. 100-г л үлдээсэн. Вау гайхалтай. Тэр 100 донд би байгаа юм байна. Тэгээ би заримдаа ингээд апгрейд хийж аваад зарим хийх эсгүй хүмүүс хийсэн чинь тэд нар хөөе яагаад апгрейд хийх гэж чадчих. Тэгэд яг нэг олон найзтай байх хэрэг жоохон бахтай яг тэрний хэрэг нэг хэрэгтэй хэрэггүй амар чат авдаг. Тэр ирээ бас амар хэрэгтэй хэрэггүй постууд ньюс фидээр гарч ирнэ шүү дээ. Тийм. Яаж багсангууд ньюс фидээр юу ч гарч ирэхгүй. Тэгэхээр заазаа тэгээ өөд гарчдаг. За хичээлээ. Гэтэ одоо л нэг пэйс гэхээс илүү чатын ашиглаж байгаа юм. Facebook дээр баг группээ л ашиглаж байгаа. Харин тийм. Facebook дээр ингээд нэг дуртай пэйжүүдээ фэврэт дээр хийж тэгээ нөгөө топ ин ахгүй манай жаргал топ ин алдахгүй гэл тэгэл цайтд нь пост оруулах гэл комент бичээ гараад. Тиймэрхүү маягаар л ашиглаж байгаа да Facebook-ийг. Нөгөө холоо шүү дээ. За Би холоогийн Facebook-ыг бүр даашлуулж үзсэн чинь 2011 онд нээжсэн. нэгдүгээр ангитай юу? Үгүй надаас 2-оор хоёроор хамаа. Тэгэхээр 2 дугаар 3 дугаар анги. Facebook ч уус 11 онд яхас. Гүү л. Мэдгүй. Тэр үсээ 11 онд нэгдүгээр анги барч. Тэр Facebook-ийг зээ үсэн байгуулсан мал. Мэдгүй. Тэгээ би нэг social network-ыг үзсэн үү? Үзсэн үү? Тэрэн дээр яг Facebook яаж үүссэн талаар кинод авахгүй баримтад. За. Гэтэ яг орон сайхны баримтад кино. Тэрэн дээр тэгээд харсан чинь анх өөр Harvard-ийн спортын ангийнхан заяа. Facebook гэдэг санааг биш. Harvard-ийн яг тустай Facebook шиг юм сайт нээх гэжсэн чинь тэр санааг нь тэгээ Марк Зукерберг хамтах гэж байгаад мэдээ тэгээд өөр ч гэсэн сайт нээх гэж бодчихаа. Яг тэр санаагаар нь Facebook гэдэг нэртэй авах нэгэд Зукерберг гэдэгхэн зэвэртлийг үсгийг урталт нэгэд тэгэж нэгжсэн юм байна лээ.
Гэтэ одоо нөгөө Facebook, Instagram гэх юм болсон медиа гэдэг гарч Meta. харин тий. Meta. Нэг Facebook-ийн толгой компани анх Facebook гэдэг л нэртэйсэн байхгүй юу? Яг тэр толгой компанийнхаа нэрийг нь Meta болгож өөрчлөөд. Тэгээд Zuckerberg нөрөө Metaverse гэдэг өөр баг тусдаа universe үүсгэх гэдэг үзээд байгаа шүү дээ. Тэгээд Meta дотор аягүй олон юу толсон мэт одоо платформ те Instagram. Тэгээд Instagram WhatsApp. Instagram гэх юм хэлсэн би бүр тэр өчтөрхөн цайггүй. Instagram, Facebook зүйл Meta юм шүү дээ бараа. Үгүй аппликейшнууд нэр нь бол юу нэг компанийн нэр нь Meta юм шүү. BTS-ийн нэг яг BTS-ийг удирддаг тэр юу BTS шүү дээ. Тэрний клуб үгүй биш. Яг тэрийн хариуцдаг компани. Яг тэрнийх нь бас яг толгой компани Big Hit гэдэг нэртэйсэн байхгүй юу? Тэр нь нэрээ бас өөрчлөөд. Тийм баха. Яг нэг тиймэр хөлтсөн юм биш. Тэрнээс биш авч ирээ. Тэрнээс биш Facebook гэдэг аппликейшн болоо Meta гэдэг аппликейшн болоог. Гэтэл юу л орхлоо. Энд орохоор медиа гэж гарч ирэх гэдэг юм. Өө тийм үү? Аха. Миний тэгж гарч ирэх байгаа шүү дээ. Одоо чи ингээ Facebook, Instagram юу чатгаалын юм орох гэдэг болно. From Facebook гэдэг нэг хад үзтээ. Болоод тэр нь байлаа. Өө тийм үү? Тийм билээ. Би тэгээд сайн ойлгохгүй юм. Нэг юм бүжээ одоо юу яриад байгаа юм бэ? Юу Meta? Meta гэсэн. Тэгээд өөр юу яриа гэж бодчихлаа би чинь. Багчлаа. Өөр ямар аппликейшн хэлж байна? Одоо өөр YouTube миний утас нөө 16 нэг яа эсвэл хамтай байна. Чиний утас дээр 16. Чиний утас. Зүгээр хэдүүлээ 22 онд бүгд утас хэлнэ. Найдлага тасрахгүй. Medium. Анхныхаа followers-ыг өнөөдөр өчигдөр авсан гэж. Анхныхаа Follower-ыг дагагчаа. Аа. Өчигдөр авсан. Тэгээ би нөгөө сүүл нэг Eternal-ын талаар пост хийсэн байхгүй юу? Нийтлэл хийсэн. Тэр лөө ороод авсны бүр 6 клип таацсан. 6 гардаг шил. Болж шít. Чи нэг идэх удааг үстэй тий. Одоо юм бичдэггүй байсан. Зөвхөн уншдаг байж байгаа. Medium гэдэг гоё. Аха. Өөр флеш ашиглаж Letterboxd кино. Кино одоо нэг сэтгэл бичдэг ч үгүй. Сэтгэл бичдэг. Түмэн битцэнээс би тэр орж шаад ямар лаг битцэн ингээд найз өндөр яа. Орж уншия. Яг 2 3 кинонд ялтсан. Би тэгээд лист өгдөг байхгүй юу? Тэрнээр Walt Disney анимашнууд, Pixar анимашнууд, тэгээд MCU-гийн кинонууд, тэгээд Spider-Man-ы 9 кино энэ дөрв дээр ранк хийсэн. Өөрхөн дуртаас 6 хүртэл 1 2 3 гэдэг. Гэтэ энэ монголчуудад нэг дэлгэрэг бах тийм аяг чинь. Аха дэлгэрэг. Түмэн хатсан дэлгэрэг байгаа юм шиг. Кино бүр амар үзэж мэддэг хүмүүс та. Би яг чамайг нөгөө Letterboxd гэх линк тавьсан биш үү? Тэгэхээр нөгөө Японд гэдэг амнажингийн box flash-тай андуураа яг тэр юм баг гэж бодоод за ороод нөгөө яг fake message шиг юм бичиж навчдаг орсон чи юу вэ? Киноноо харин тий гайхаад оо биш юм бэ гэ. Ямар кино гэж байна? Манай уламжлалт асуулт гэж. Хүн басанаас асуудаг. Би өмнөдөө кино зүгээр унтсан байна уу? Гэмтэл би тэгтээ яг гэртээ ингээд 30 минут өмнөлээ. Зурхтын өмнө 30 минут л. 30 минут хайдаг болтой. Би бол дурсан киног олдтой үзэж чадна. Тэрнээс яг тэгтээ үнэн сугаар бол нэг гоё хараа бичсэн байл. Бараг тэр үзээд чирэг болчихсон байлээ тий. Түнхээ бол бүх кинон тартай. Яг би Аз кинонод айгу баг үздэг. Би Аз кино амир үздэг. Яг тийм дутуугаар нөхдөг гэж. Би тэгтээ яаж K-драма үзэх гэж хүсэл төрдөг. Би ч гэсэн. Бүр хотлаач шиг харагдав. Яа, одоо яаж чадсан? Миний үздэг юм. Би та манай төв Phantom-ийн 3 дахь үлгийг үзчихсэн байхгүй юу? Тэгээ хажуунаас найл харсан юм бүр. Яагаад аа бэ? Би Phantom-ийн 3 дахь бүлгийн нэгдүгээр киночтой үзэл ямар солиотой юм бэ гэж бодсоо. Тэр сойд мэд ирлэнгүүтээ. Сойд ирлэнгүүтээ.
хүн алаад Харин тий. Нүгүүд гол суцыг авч болоо. гол цоцын онж манц. Харин тий ёо шал тэнэг. Пентаксийн сүүлийг сонсчихгүй. Сонсч явал бойл хөгшөө. Тэгэх болцсон байх та. Гэтэ Google Translate ороод татчих юм. Гэтэ би ингээ Аз хүн хэрнээ өөрөө Аз хүмүүс ямар зураг байх ш. Би Азад амар дуртай. Мэдгүй Япон бус салаас гарахад нэг хүн юм уу юу юм. Юу Үсэн харагдаад идэв ш. Яа. Нөө ямар нэгэн тийшээ явах боломж олдвол ямар тийш явах амар хүсдэг газар. Би мочиг хүсдэг газар чинь. Швейцар. Аха. Тэгээд Герман. Аа. Герман өөр тэгээд Норвег. Би ялангуяа Швейцар явах амар хүсдэг. Байгаль нь амар гоё. Ааха. Би бүр байгаль амар дуртай ягаад ч юм. Швейцар нэг Европын албаны авсаад идэв шүү дээ. Тийм. Швейцар тэр Европын албанд нь багтдаг гэсэн. Тэгээд Европын албаны хот чинь яг бөөнөр нэг сүлжээ те. Сүлжээ мүлжээ юм байл шүү дээ. Тэнгүүтээ яг тэр улсуудынхаа нэр нь гадаад паспортгүйгээр шууд улс орон зарчиж болдог. Автобустай л зарчиждаг. Яа тэгвэл Тэгвэл гоё юм шүү. Тэгвэл Европын ахлах юм сурч зүгээр энэ жил Герман руу дараа жил юу юм. Тэгээд хэрвээ ингэж бид нараа 10 жилдээ байгаа штэ. Тэгээд яг одоо ингээд хэрвээ Европт очих юм бол 18 хүрээд иргэншлэн болж байгаа юм лээ. Тэгээд сургууль өнгөө гэсэн. Би тэрийг судалсан. Яг их сургууль сурдаг хүүхдүүд шүү дээ. Аа. Гадаад оюутнууд Европын албаны олсон. Тэдний шууд бас паспортгүйгээр шууд Европын албаны хуулиудад зарчиж болд юм шүү. Миний ойлгосноо би буруу ч хийж магадгүй. Зүг бах уу. Одоо хэрэг бид нэр яг одоо ингээд юу. Хэрэг одоо Европын орн руу явлаа гэдэг л та. Тэгэх юм бол яг 18 хүрээд бас Монголда бас иргэншилтэй тэнгуүдээ бас давхар иргэншилтэй болж болдог. Тэр нэмэр дэжгүй юм билээ. Тэр нь давхар иргэншилтэй болтох байхад зүгээр шүү дээ. Тийм. Гэтэ би болохгүй гэж. Би зөвхөн Монгол биш. Би яг Францын иргэншилтэй болох юм хэвчээ. Францын гоё сонсог. Аха. Яа цаанаас амар дончтой. Аха. Йоо. Надаа Итали бас гоё сонсогдсон. Би нэр Итали хэлийг дуу сонссон байхгүй юу? Тэнд бас дэжгүй л бас жоохон сонсох тийм хэцүү юм шиг л. Испани нэг тийм амар сонирм мөртлөө сүлдээ тасчаар гоё юм шиг. Гоё. Би гоё шүү дээ. Хамгийн гоё нь Португал хэлтэй. Аха. Ирж байгаа гэж. Тайланд л юм сонирхдаг гэхгүй юу? За хамгийн тэнэг юм байна Тайланд. Аха. Хятад гэдэг. Хятад чага Тайланд гэдэг бүр Тэгэхэд гайваа шүү дээ. Тайланд бүр арай л их сонирхолтой. Нэг чи нэг нөгөөснөө сайн нөгөө нэг нэрстэй гарсан баха. Тэгэхээр нэг сурагч ахгүй. Тавьустэй, чагтай. Тэр кино үзсэн үү? Би тэр киног сая хотод дуртай үзсэн байхгүй юу? Бүр олон ангитай шүү дээ. Тэр чинь 9 ангитайсан маханы 6 ч лөө. Гэтэ яг тэр охин муу дуу биш, сайн дуу даа юу. Тэр бүр амар сайн харалтай. Тэнгүүд гэтээ яг нөгөө хадмалтай үзсэн байхгүй юу? Тэнгүүд яагаад ч юм яг тэр хэлсэн бүгд тасч өгөхгүй. Тэ юу бэ? Ямар кино байсан бэ? Нөө нэг Тайланд кино юу? Тайландтэй ингэ чалтай үзсэн үү? Нөө нэг хэрэгтэй хүн живсэн байдаг. Талцаа. Эдгээр гэдэг. Нэр нь юу вэ тий? Би өстэй үзэж байгаа. Би Тайланд ямар ч кино үзэж байгаа. Гэхдээ тэр чинь бүр сая бүр амар байлна авах гэсэн. Чи бүр стори хийсэн мэт. Чи стори хийсэн мэт. Тайланд аа. Тэр кино ч ямар сая энэ зөө амар байлна авах гэсэн байхгүй. Тэгээ одоо 2 дугаар бүлэнд хүрсэн баха. Цуврал юм уу? Цуврал кино. 6 ангитай татраа нэг бүлэгтэй. Нэг бүлэг чимээ. Загалмал мэдчихлээ. Үйл явдлын та. Би мэдэхгүй байна. Ингээд тэр чөтгөр гэсэн заяа тэр охин чөтгөр заяа. Тэнгүүтээ ингээд тэр нэгдүгээр ингэ нэрчээ заяа. Тэнгүүтээ тэр охин сурагчтай бид нар шиг адилхан. Тэнгүүтээ нэг сургуульд очиад тэнгүүд нэг амар шалэг банд заяа. Амар олон охинтой ингээд үерхэд байдаг. Тэгсэн чинь гэтээ тэр үерсэн охтод бүгд ингээд живсэн болчихдаг заяа. За. Йоо. Тэр жирэмсэн хүүхдүүд ингээд зарим нь ингээд хүүхд авах болно, зарим нь ингээд төрөн штэ. Тэг ингээд өөрт нь амар тэр охинд бол амар учрал
Хүн дээр яаш тэ. Тэгсэн чинь нөгөө нэг чөтгөр охин чинь сургууль дээрээ ирээл тэгсэн чинь нөгөө нэг шалив бенз чинь тэр чөтгөр охинд олчихгүй да. За. Тэгсэн чинь тэр хоёр унтаад үеэрээ. Гэтэ нэг л өдөр татвар заяа. За. Тэгсэн чинь нөгөө нэг чөтгөр охин чинь нөгөө нэг эрэхтэй жирэмсэн болгосон заяа. Эрэхтэйг? Жирэмсэн болгосон. Эрэхтэйг үү? Тийм. Oh my god. За. Тэнгүүтээ ингээ хорлон өгөөл бүр амар заяа. Тэгэл нөгөөд чинь амар баяалын хөвгт болохоор аав чинь гэрээсээ хөөгөөд эрэхтэйг нөө. Тийм. Тэгээд цаадах чинь хүүхдэд төрүүлдэг. Би юу зөв байна. Тэр өөрийг Стараад идэх авах. Тэгээ хүүхдэд төрүүлдэг байхгүй юу? Тэгээ ер нь нэг тийм их утгатай. Тэгээд чөтгөр охин амар сайн дур. Жохон зэвүүн харагдаг гэсэн сайн дур. Тийм үзээгүй юу? Үгүй. Чи бүр story хийсэн гэсний видео байна. Тийм хаа. Тэнгүүтээ Томаг хараад энэ одоо бас ямар кино юм бол гээд сонирхож үзсэн санагдав. Пэсмистер ч амар байлан агуулсан шүү. Тэгээд хүмүүс бүр одоо 2 дугаар бүлгийн 8 тэсээд үлдээд савтаа бүлгийн. Дата байна. Тайланд кино. Нэрийг мэдэхгүй тийм. Тэр кино мэдж байгаа. Тэр киноны нэрийг мэдж Коммент байгаа. Бороод хийлээ. гэлээ. Яа. Нэрийг авахгүй наа. Тэгээд тэр киног сайн үзсэн. Сая гэж сая 100 дэжгүүл юм билээ. Гэтэ хадмалтай үзсэн болохоор ерөөсөө тэр Тайланд хэлэн тасаж чадаагүй. Тайланд яттаар гэдэг үү? Үгүй. Үгүй л. Нэг гараа өөр байна. Юу Тайван ч яттаар гэдэг тийм. Тийм хаа. тийм хадмалаар үзсэн чинь Тайланд хэлний ерөөсөө тасаж өгөхгүй. Амиг эйгүү мэл. Хэл Оо яа. тагнаа хоёроо нийлүүлж ярьдаг юм шиг. Сая явах таа гэж. Хоёрын одоо сурахыг хүсэж байгаа юм бэл. Сурж байгаа ч юм уу? Сурахыг хүсэж байгаа юм бол Стаг гэх юм бол Европ хэлнэдээс. аха Франц хэл сурах юм хүсдэг. Франц, Итали, Испани. Франц, Герман. Герман их зүг гэсэн. Би германыг зөвлөхгүй гэж бодож байгаа. Яг арс хэлтэй адилхан гэсэн. Амар олон дүрмүүд тийм. Дөрмөд нь арс хэлтэй амар төстэй байсан. Тэр 12 төгсөд гадаад руу сурах боддог уу? Боддог амар боддог. Зүрх нэг юм. Чадвар гадаадаас хахад зүрх байна уу? төлөвлөсөн байгаа юу? Яг төлөвлөсөн байгаа газар юм бол Францын Солонгос хоёр. Минийхээ таадаа. Япон. Яг үстэй шүү дээ. Зөв байлаа. Чи арай явъя гэж төлөвлөсөн байгаа газар. Америк, Герман. Алин ч яах вэ? Гэтэ Герман. Герман Европоос Монгол хүмүүст хамгийн төвөгчтэй байна. Гэтэ Германы нөгөө нэг юу гэсэн. Ажлын байрны жоохон хурцлал өгдөггүй. Тэрнээс шал Тийм. Ачаа нөгөө цагаж л болдог. тийм олддгүй юм хэцүү ус яг оюутнуудад залал. Тэгээд ингээ зарим оюутнууд нөгөө нэг сурж байхдаа тэр сурж байгаа мэргэжлэрээ ажилладаг. Тэр газраа. Тийм болохоор бас энэ ажилладаг. Хүлээлгээ өөрөө сонсдог гэж. Бэлэн бас Австрали гэдэг. Хоёр их зүйл. Аха. Тэр хоёр Германд сурдаг ш тайлаа. Тийм үү? Тэр би сонсоод Герман эрэгтэйчүүд талаар сайн мэдсэн гэж. Надад ямар ч хэрэггүй ч гэсэн мэдсэн. Тэгээ Европын орнуудынхаа маск авсан гэсэн шүү дээ. Манай Аз халаа. Тийм үү? Герман манчууд ч манай Германы тоххой. Нүмер маск өгдөг. Тэгээ масктай авах юм явсан ч явж болон заяа. Тэгтээ яг тийм хүн яг ингээд саалчихсан. Тэгээд энэ бүх газар нээсэн. Амар гоё. Сая өчигдөр надад ийм Монголиагаас Pfizer вакцины 95% хамгаалалт болон тогтоолоо та 3 дахь цандаа хамрагдана гэж. Веб тийм шүү дээ. Төврөө төөс нэгдүгээр багаас алгасан заяа. Өдөр хаад өмнө 3 дахь цамгаа хийлэхгүй мөө гэж гэсэн чи ээж хэлсэн чи юу яриад байгаа 3 дахь цам хийлэхгүй юм гэсэн. Би бол хийл гэж бодож байгаа. Тэр хийлгсэн байхад зүгээр чинь. Тийм тэгвэл нэг үс вакцины чинь ингээд гурлаа яг вакцины болсон. Тэгэл ямар нэг юмд орохоор дадаа 3 дахь вакцины хийлгэх гээд байгаа зү. Тэгээд би бүр лиг үзмээрсэн заяа 50% юу таалсан шүү дээ. Лиг үү? Тийм. Өнгөлтөө. Үгүй 50% нөгөө нэг өвчтэй алсан. Тэгээд 3 дахь зөвхөн 3 дахь том. Тийм 3 дахь том харагдсан.
лиг үздэг. Ахаа мэдээ. Ахаа. Би бол хийхгүй. Кинод ядахт хоёр том бахад хангалтдаг. Би зүгээр л кино үзье. Яг би зүгээр кино дотор авахын тулд вакцин хийлгэсэн шүү дээ үнэн. Би яг лиг үзэнгээл амар мөрөөддөгөөс ихгүй юу. Яг wedball явсанаас хойш тэгээ үзээрээ батсан чинь корона. Тэгээд сая яг бүр амар баярсан байхгүй юу? Үзэгчтэй болохоор болсон гэж тэгсэн чинь 3 дахь тунд харагдсан байна. Тэгсэн чинь би 2 дахь тунгаад гэтээ би 1 2 дахь тунгаа бүр сүүл хэлсэн шүү дээ. Таанаас бүр сүүл. Намар өдрөө. Тийм. Хичээл орохоос өмнө бараг 2 3 хоног юм. Гэтэ бүр аягуулсан нэгдүгээр тон, хоёрдугаар тон хоёрын хооронд хэсэг хоног гэсэн шүү дээ 21 хоног. Тэр яг 20-ын хараас 21 хоногийн дараа 3 хэлэх хэрэгтэй тий. Үгүй мүү? 21 хончоод хэлэх юм шүү. 20-р тунгаа хийлгчээд дахиад 21 хоноод 3 хэлнэ. Аа. Тийм биш юм уу? Мэдгүй. Яг 3-р тон 3 тон хийх зориулттай гарааг болохоор 2 тонлох арга зориулттай гарсан. Тэр хийлгээд юм ч юм. Харин тийм юм шиг. Тэгээ 20 дугаар тунгаа 7 сар 19 хэлсэн. Өнөөдөр 11 сар. Нөлөөлөл 3 сарын дараа. Хийхээр чи бараг гээд онтон өгдсөн үү? Миний гар сайн. Аа. Амшиг коронавир өгдсөн үү? Аагүй. Нэг ч тасаг байгаа. Бүжээ өгдсөн гэлөө. Би өвдөөгүй. Би бүр Гэнэ вакцин хийлгээд гараад зүгээр дийлэхгүй байсан. би бүр эхний хандаа гар дийлэхгүй заяа. Шинжээгээ халуураад тэгээ яг хамт хэлгсэн хоёр бандтай хамт хэлгсэн байхгүй юу? Хоёр найзсаа гэж. Тэр нь корона. Тэгээд нэг нь корона тэгээд яг би тэгээд яг вакцин хийж чадаг энэ маск авсан юм шиг мэдвч төрөцсөн. Тэгээд шинэ халуурсан болохоор за коронавичтэй баг гэж утсан чинь коронад аагүй байсан. Тэгээд халуурч малаа 2 дугаар тун дээр би бүр бөөлжөөд бас угаал бөөлжөөдсөн. Харин тийм ерөөсөө хоол идэж чадахгүй байсан. Шүлсэт баг зэлж чадахгүй заяа. Нэг бол зүгээр гараал жоохон дийлэхгүй жоохон өндөр болсон. Би жоохон бахта уусаа бас вакцины амар реакшн өгдөг байсан. За. Ер нь тасаагүй юм чинь тий. Тусч баадаг шүү дээ. Тэгээ нэг туссан ч гэсэн нэг тусчаад. Гэтэ одоо ер нь хүмүүс баруун маск байдаг тий гадуур. Хүмүүс Тий ингээд өглөө хүүхдүүд ирэхдээ ингээд оролцож тийм тийм маск байгаа. Би ч гэсэн тэгээд явсан хоёр өдөр. Тэгээ маск баг оролцноос толгойхон байгаа гэсэн. Тэгээ гоё л. Яг нөгөө хэдүүлээ чи яг өвлийн цагаар маск зүггүй шүү дээ хоёр жил. Тийм. Тэгээд яг одоо ингээд маск зүгээд байхаар ингээд юу заяа. Яг өвөл ингээд цадаж мантаад маск нэрд нь Хоёр давхар оролцож тийм тэгээд яг маскны гадар оролтоо ингээд дээгүүр зүгдэж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд амар эйгөө тэгэхээр нэгтээ бүр маск авангуудаа оролтоо зүүсэн чинь ерөөсөө бүр маск зүүсэн л хийж харагдчихлээ. Би маск зүүхгүй байгаатай байсан. Дотор уцаа юм шиг мэдвэсэн. Нүүрний хапанда шиг өмсөг юм шиг биш. Тэгэл гадаад хэлэхээр ингээ маск авах нүүр таарах. Харин Маск зүүе гээл. Гэтэ маск зүгээр нүрэн дээр чинь гарахгүй налгайна нөгөө нуулт газар хамны яг юм үүдэ оруулны доор Амар гаж. би дасан зогтцсон юм шиг л. Миний яг ингээд яг хамны яг энэ нуулт газар дээр дээ штэ. Үүдэ яг оруулны доор мод брэм. Тэгээ шахсан ч юм бэ. Кодос болоод гоо сайхнараа хөрөгдөж. Бүх юмараа хөрж штэ ер нь. Ахтай код хаяас ёо. Яа, хил мэлээ хаагаач гэж одоо амар хасан юм амар айжсэн шүү дээ. Тэгсэн чи одоо хилээ нэ гэж. Би бүр яад гэсэн ч бодож байна. Өглөө өдөр орой 3 ингээд юу ингээд сод усаар ам хамраа бүр амар зайлтгаа. Тэгэл нэг цаг болохоор гараа ингээд ариутгаж байгаа. Гэтэ масктай сууж байгаа заяа. Хоёр дахь маск тавьтай юу. Яг тэр үед хүмүүс яг анх мэдэхгүй шинэ өвчм. Тэг яг ямар юмар имжлэх мэдэхгүйсэн болохоор. Тийм тийм хүмүүс ч бүр нөгөө Тийм юу. дэлгүүр мэлгүүр хаан хэлчихсэн шүү дээ. Хүмүүстэй Баг хитэн сараад бүс бүсээ цуглуулаад бараг дэлхийд өнөж байгаа юм шиг. Коллекц болох гэж юм шиг л мэдрэг. Ээж бүр намайг доож байгаа. Ээж тавдаг л. Амар тартай байна. Амар. Яг тэгэл дэлгүүр хаан гэдгийг сонсчоод нэмээ хорсон бохгүй ээж доо. Нэмээд амар их юм ёо. Тэр бүр амар санджив. Яг энэ үйл явдал яг ирээдүйд байхгүй болно шүү дээ. Тэр үед яг дэлхийн 2 дугаар дай шиг тийм
түүхэнд үлдэх байх юм шиг санагдаад тийм. Корона юу? Ер нь тийм тий. Би нэг Гэтэ ковидос амар хүчин дахиад гаж магадгүй шүү дээ. oh my god. Тэр нь тийм шүү дээ. Одоо энэ хүчин чинь дуусаагүй байгаа яаж юм яаж вэ? Манай шүүж болно. Манай шинэ хүчин цаашмаа. Corona plus Delta plus гэж. Нөгөө нэг хамгаарын мэдээлүү. Яг хичээл ороод тэгэл би яг тэрнийхэн өмнөх өдөр нь заяа. Яг нөлөөллөөр мөнгө аваад гомддог өдөр нь шүү дээ. Яг тэр өдөр бид нэмэр гомдчаад тэгэл яг мөнгө шахаад нарт ингээл харах юмсан байхгүй юу? Тэгсэн мөнгө шахаж 10% би чинь 10 дугаар анги. Тэгэл ингээл амар явж байхдаа яа карантин түүх та гэж тэгээд амар карантин хүсчихсэн чинь маргааш өглөө болсон чинь хичээл авахгүй махгүй гэдэг дээрээ тулаад тэгээд карантин. Би нөгөө нэг яг тэр өдөр хотод явж ирсэн шүү дээ. Ахаа тий. Тэгээ амар түүх ирсэн заяа. Машинаа давж явахгүй би бүр өөр давтаасаас буугаад алхаад бүр их дэлгүүрээс лаваар уу. Тэгээд яг надтай нэг хүн алхасаар хамт лаваар орсон шүү дээ. Яг урд алхаад лээсэн бүр. Тэгвэл явган хүний төвчрөл үүссэн гэж боддоо. Бүх хүмүүс алхсан машинаа л тэгээд яг тэр өдөр автоос нь бүр арай гэж амжсан заяа. Тэгээд үлдсэн байсан бол замаа шууд хаацсан шүү дээ. Шууд сараад тэгээд үлдэх гэсэн. Тэгээд маргааш өглөө нь аав залгаад хичээлдээ бити аваараа гэсэн байхгүй юу. Тэгсэн чинь ангийн багш ирээгүй шал угаана гэд би очиод ячаа хатраад очсон болохоор угаасаа 7 өнөө шал уух орлоо. Тэгэл за карантинлээсээ гэл. Тэгээд би бас ялчил карантинлээ. Тэрний өмнөх өдөр нь би яг өмнөх өдөр нь бас карантинлээсээ гэж юм босч ирсэн. Би ч сайн хүссэн байхгүй. Чи хүссэн үү? Би юу? Баярлсан уу? Карантинлаад. Карантинлаад баярлсан уу? Карантинлаад баярлсан. Үгүй ихний идэ нь бол гоёсан. Ихний идэ сар ч юм уу? Юу ч ихгүй амар гоё. Бид бүр арилчгүй дээ. Тэнд ялтай болчихсон юм. Ихний нэг хитэн сараа идэ нь гоёсан тий. Би тэгээ найз охиндойсэн болохоор үүдээгүй. Яа тэгээ кэнэт хэсэг нь гоё, хэсэг байх нь гоё наа. Хэсэг нь өнөөдөр мэдээлэл авсан хэсэг нь гоё ч юм. Гэтэ хэсгээр бас гоё юм лээ. Найзтайгаа ингэ тааж гараад тийм хэсгээр би өчрөл үүсгэх нь хүртэл гоё шүү дээ. Тийм шүү дээ. Жохо адал явдалтай. Тэгэхгүй нэг ангитай суугаа. Бүжээ намайг сүүлийн өдөр зүгээр л гэсэн. Би намайг зүгээр л. Энэ ихтэй яг юм лаг амар зүгээр байгаа зөө. Нэгээс гэнэ. Би зүгээр хичээлэл тэгээс аваад байгаа байхгүй юу? Энэ амар дугаасан заяа. Тэнгүүд надад ч баг юм байхгүй анги дээр би бүр ингэ гайхаад энэ яг зүгээргүй гэж аваад гэсэн чи зүгээр л хэлсэн байлээ л дээ. Тэгэл түрүү бүр энэ лаг амар ууртай байсан. Тийм үү. Угаасаа тийм байдаг шүү. Яг өнгөөс бүр энэ талаа нэг эрс өөрчлөгдсөн заяа. Өглөө мөнгө наач амар дуу шуудаад байхгүй юу? Хаа маа өглөөний минь байхгүй дуугаа хичээлээс хавцсан. Ингээд надад яг юу санагдсан юм бэ? Нэг амар татны үнтэй ингээд дуугаа хэлсэн анхаараа тийм. Надад гондод монд юм шиг гинт тийм санагдаад яна би ямар нэг юм буруу юм хэлсэн гэж бодож бодоод гин. Эмгтэгт гондох муухай шүү. Одоо л бити карантинлээсэй гэж бодож байгаа. Харин би бол одоо карантин хэсэл гэж бодож байна. Харин тийм. Сургуулийн авраг болоос л. Тийм урлаг үзлэг дээр бодож гэж бодож. Би гэхдээ яг нэг хэлэхэд урлаг үзлэг болоосаа гэж хэлэхгүй байна. Ямар ч урлагийн авьяас болж тэгээд дууны ангидаа мэдгүй яагаад ч юм урлаг үзлэгт орчод байсан юм. Манай студент ингээд амар гоё ресторан барьчих тийм. Одоо урлаг үзлэг юу гоё идэг гэж. Зүрийн ангиар бэлдээд ойртох нь амар гоё идэг. Тэр л гоё идэг. Манай амар сэтгэл зүрхээр амар ерөөс амар ийм амжилттай бэлдээсэн тийм. Зүгээр ингээд шүн бүр орой бэлдээ. Орой бүр 17 8 филс байхад тийм. Хөгжим барьж явж байгаа. Хөгжим барьж театраас ундруу. Йоо. Тэгээд хичээхээр үр дүн гардаг юм байна. Тэгэл аврах гэсэн да. 2 дахь бас шүү. 2 үлээ. 2 шүү. Аврах чинь. Үе дунд аврах. Аврах чинь гээ. Аврах чинь гээ. Сургуулийн аврах чинь. Сургуулийн аврах. Сургуулийн аврах нь дээ. Тэгээд манай үед нэгдүгээр гээ. Тийм манай хоёр. Бүжээ тэр үед энэ бэ яхаар 2 дахь энд автыг гэдэг аяар орлоочсон. Тэгээ манай гэр хичээсэн байхгүй юу? Шүн мөн 1 2 хүртэл бэлдэж мэлдээл. Тэгэл тэр өдөр багш өгөөд гэсэн чинь дугуй мгоо ингээ машинаас сар зүүн юм уу амар атлалттай.
Тэгээд би баг ингээд амар багтаа татуулсан байсан байж хавлаа. Бэлдсэн штэ дуу муугаас. Волейболын тэмцээн дээр эдний гин багш. Асууж санаж байна. Чи сагшилөө. Волейбол амар додоо. Тэр хоёрлоо, тэр дөрвөлөө. Би тэрийг сагсгийж бодоод идэв шүү дээ. Ялтай гүгэж мөгөж гэдэг. На донд гоё гэж. Зөө харин тийм дуун сургуулийн Би дуун сургуулийн саксны хамраад даваад даах гэдэг штэ. Даалган. Тэрийг нэг өсгөөд байна. Даадл нэг эднийг. Яа. Одоо энэ хоёр. Одоо бодгоор яагаад гэсэн юм болоо? Жахаа зансан байсан юм болоо. Яагаад гэсэн юм бэ? Уусаа хамгийн аяах нь би л байсан юм л да. Тэгээ гол оруулахгүй тонлолт алтаа хийсэн юм л да. Өсөлтөнд турсамжтай гоё ийжээ. Корона байхгүй. Нөгөө нэг юм санаад орчлоо. Гүний төмөө нөгөө нэг охин гойсон штэ. Гэсэн чинь тэр үед нөгөө нэг ямар ч тэмцээн болчихлоо. Гэсэн чинь гүний нөгөө хөл бат. Өөлөөлөх штэ. Яг өөлөөлийн тэмцээнд дуусаад медалууд аваад тэгсэн чинь гүний хөл нутсан заяа. Хүү юм хурдан зөвшөөрөөд чи найз нь хөл нутсан гараад ирсэн тэгээд гүний бүр хөл нутсан явсан. Би бүр гайхаад коридороор дөөр хөл нутсан. Тэгээд хашгаас мчгаа тэгээд тахсан. 9 шинэ жил бас гоё шээ. Йоо. Түмээ хараг болоо. би орсон штэ. Ангийнхаа коридороор дүүфлээ бариад хөл нөтсөн гүйж үздэг юм байлээ. Гэтэ гоё байсан шүү дээ. Манай анги Туулахын коридор. 5 кайдаар таартай байлцсан байсан штэ ярьсан чи. Тий. Яасан ч хүмүүстээс ангиараа дөрөв доод. Манай ангийнхан ч бүр Гэтэ хэдүүлээ бүр арай гэж мөнгө цуглуулаад торт идсэн штэ. Тэгээд ангийн багш менторитер аваад нээр баярлсан. ёо. Нэг хэцүүшээ. Бид баг анх удаа тийм шийтгэл гэсэн байхгүй. Гэтэ ингэсэн учраас танад амар сайн мэл шүү дээ. Нэг юм тэр миний мэддэггүй ч гэсэн манай ээжтэй нэ тахгүй. Тэгэл манай гэртээ юм ихээр миний навсан юм бэ амар гоё маяг гээ. Дандаа юм. Манай шүүрхэл доо амар зөв одоо юу гэдгийг зуршилтай, зөв бодолтой, спортлог, эрүүл лөө. Амар залуулах сэтгэлтэй. Би яг өмнөх ангийнхан та дорсон хичээлэнд сумаа байсан. Аа. Тэгсэн бол одоо бас арай өөр их ч юм уу. Одоо болохоор зүгээр. Гэтэ манай ангийнхан ч гэсэн амар одоо намдан ангийнх маань хавралт талтай болсон. Гэхдээ буцаад яг нэг анги цуухаараа тийм байлээ. яг хагаралтаж уулзахгүй болохоор зүгээр тэрийг санагдаж байгаа баха. Яг Уулзаа буцаа явал яг л өмнөх шиг өвөрөлээ гэдэг юм байлээ. Бид юм байлээ. Нөө би болохоор яг дунд ангийнхантайгаа нэг хайцахгүй байхгүй юу? Амар хагалт баталтай болсон манай. Тэр болохоор яа буцаад ингээ заримдаа өвлөрх юм саач гэж боддог. Заримдаа ингээ харахаар чухал сэтгэл имзгэлдэг л дээ. Чи төрүүлж ялах юм хийж чадна. Life is short. Тэр их ангууд л тийм байгаа юм шүү л тий. Хүүхдүүдийн бас ярианаас сонсохоор Угаасаа хонхны баяр удлаагүй. Ямар ч нэгнийгаа дурсах байхгүй. Ингэцэн өгч төрсөө тэр очно. Тоосэр айрын. Тийш. Хүй тийш дээ. Мэдчихсэн гэж чаа шалгасан гэж. Чаа тэр шалгасан. тэгэхээр танаа сайн нөгөө нэг бага ангийнхаа мөгтөр авсан шүү дээ. Тэгэхээр би бүр амар гоё амар хатаахсан юм ингээд. Манай хажил болгооч. Зөөчлөө. Би очсон. Завуугаараа би л чиг байсан. Хити зүри. Ууцлах өдөр зөндөө гэж. Тэгээ битэд сая жоохон төгөлөөс авахгүй. Жил болон төсөв нь болон багасаад дагнаас. Багш өөр гэсэн юм. Үгүй битэд өөрсдөө тоглоод гэсэн. Тэгэл ингээд 5-ны төрсөн өдрүүд басан чинь та нарт амар тэмдэглэл төсөн юм шүү дээ. Тэрийг хартаад гэсэн би бүр амар хатаахсан бас ямар гоё юм бэ гэл Таарлаад талбай дээр юм ирсэн цаал. тэгэл та нар чинь тэд нар чинь бүр тоорч мортал байлдаад нийгмийнхэн бүр Хүүхдүүд амар харсан шиг л яг цахаа үдэнд бид байлдаад Стори хийсэн байсан шүү дээ. намжин стрит тэд дөндөө харсан шиг л асуул. Чи цахаа үднээс өмнө үү гэж. Асуул. тэгэл хэдүүлээ биш дээ ингээл одоо 11 тэгэл 12 дугаар ингээл Баярт. баяртай болно шүү дээ. Баярт. Тэгэл баяртай болоод би бинийгээ ингээд харахаар л мэддэг болно тэрнээс энэ босод насгүй
таагаад. Би бидний нацыг сонсдог байхгүй юу? Сонсдог шүү дээ. Тэрэн дээр яг яасан чинь оюутан байхдаа бол угаасаа оюутныхаа ангийнхантай найз ууцаа. Тэгээд оюутнаа төгсөнгүүт их сургуулаа оюутнаа төгсөнгүүт гинэ. Их сургуулаа төгсөнгүүт буцаад 10 жилийн хатаа амар найздаг гэсэн. Тэгэхээр санаа зовлтгүй юм байна. Гол нь муудалцахгүй байх чухал. Муудалцчихвал тэгээд хэцүү шүү дээ. За яах вэ? Муудалцахгүй байхад бол хизээч хааж болцсон. Яг нэг оюутнуудын ангитай нэг нь угаасаа оюутнуудтай юм байна. Яаж ч яг нэг сургууль шууд тийм. Угаасаа бүр нэг хэдүүл болохоор ингээд өөрөө сургууль харна шүү дээ. Тэгээд яг ингээд заримдаа түр хугацаанд болсон. Тэрнээс яг ингээд одоогийн шиг бол өдрөө суухгүй шүү дээ. Тийм. Тэгээс хүн бол нөхөр хөвгттэй болол. Тэгээд ганцхан Монголд байх уу? Харин тийм. Гэтэ хэдүүлээ даяаршлын нийгэм амьдарч шүү дээ. Интернет очноор хаач хэзээч уулзах чадна гэж. Гэтэ уулзаж ярих нь илүү гоё байгаа зэрэг. Тэг санагдаж байна. Чадалж байна. Яг нэг амьд таньтай болохоор гоё танаасаа гоё. Нэгнийхээ гаргаж байгаа үйлдэл төлөөлөл нэг хүний лайн дотор ороод тэгээд өмнө нь ингээд жоохон харилцаа муутай байсан хүмүүстэйгээ амар харилцаа сайтай болчихсон. Амар баяртай. Цэцэр лайн хинтэл аваад байлаа. Үгүй чи даамдтай явж байгаа юм уу? Өө давхар. Яа, тэр юм сайн ярьж гэхгүй. Намайг цагт хоо гэж. Гэтэ ирдүүхэд амар аминдаа хайртай мөрслөө төмөө ерөөсөө тийм ш. Гэтэ ойрхон болохоор Аминдаа айргам байл та. Даамд юмстай. Тэнгүүдээ ингээд бид нар бөөнөр ингээд хүрт хүмүүсээс ташиж төмөө ганцаараа битэгтэй байсан юм. Яг тэ. Би зөвхөн хүртээ даалт хийсэн юм байна. Гарахаас залхуур байсан. Би сая юу ярьжлаа? Тийм. Гэтэ өмнө нь ингээ хальтай матай байсан үедээ буцаа хальтай нэлээр амар баялтай юм лээ шүү. Хоёр гэсэн тэгээрээ. Би бүр тийм үдэ ухаад ч гэж бүр хэдэн жилийн өмнө найзлж байсан. Найзтайгаа саяны жилээр буцаад найзсан. Яа юу ч ярьж байгаа. Ойлгосноо? Ойлгоцсон. Би зэнийг ингээд яачаад буцаад хэлсэн байна. Тийм байсан. Уулзахгүйсэн болохоор баг мартцсан байсан. Харин би бас яг тэр хүмүүсийг амар буруугаар боддог байсан байхгүй амар дургуй. Яг өчтөр буцаад яг зүгээр болцсон болтсон болохоор амар баяртайгаа. Намаа нэг л хүн наснууштай үзий ядах юм дэрнэ гэсэн. Тийм. Баялаач юу? Эмэгтэй. Нэмэгтэй яв. Дээр үе. Тэг. 8 дугаар ингээ. Ойлгож байна. Санахгүй байна. Тэгэл 8 дугаар ингээ хүүхдийн битсэн юм одоо ингээд өөрчлөлт хийдэг. Гэхдээ өнгөрсөн жил гүнэт гэсэн. Би тэр тумаа насан туршдаа үзий ядаж юм тэр гэсэн. Подкаст Энэ түмээ яг надтай. Баахаа гэж. Энэ түмээ заяа. Ингээд надтай найзлахаасаа өмнө их олон хүн дайрдаг гэсэн шүү байгаа. Үгүй ээ. Эзэн найзлаа бүжтэй. 99-ээс илүү. 8-аас очлоо. Тэ баг 10-аас. За баг амар татнаас 8-9-тэй бол найзууд байсан. Зүгээр ахаа зүгээр яг бүр татна болсон гэх юм бол яг 10-аас дугаар 9-р ингээд зунаас. Тэгтээ багтаад харалж ирсэн байж магадгүй. Харин Тийм үү. Бүжээ бүрэнд байдаг гэсэн гэсэн. Би бүрэнгээс ирсэн шүү дээ. манайх бүрэнгийнх. Тэгээд чинд болгыг манай аав хоёр бүрэн. Чинд бол манай хамаач шүү дээ. Чинд болгыг ээж аавыг нь манай аав хоёр таньдаг. Тэгэхээр бүр багтааж амлаж Тэгвэл таг одоо таач биш. Гэтэ баг. Тэгээд заахлаа бас багтаа юм байна. Тэр аим тоглолт. Ам темс дээр дандаа нөгөө Нэг хоёроор ингэ нэг. ахаа тоглолт гэсэн дээ. Тэр доош нь Тэгээд зүүн бүжиг битүүрийг барж цэцсэн шүү дээ. Яаж өндөр Өндөр байгаа. байгаа. Тийм. Загалаа бол надаас өндөрчсэн юм магадгүй. Ааха. Тэгвч заардлаа. Жигт өндөр болсон юм ба шүү дээ. Тийм ээ нөө. Оо баярлаа. Эрт онтой таа. Би жоо өндөр болмол. Гэтэ загалмаад тэр яг тэр үед нөгөө нэг өнгөрөөсөн тоглолт байсан үеийг шүү дээ. Ерөөсөө хизээж магадгүй. Яг загалмаа харахад тэр үеийн охин санагдаад байна. 6 сард ч өгсөн хүний хамгийн их туршимжаа сандаг юм нэстий. Тийм үү. Би тэр үеийн хүмүүсийг ерөөсөө мартдаггүй ч ялангуяа загалмаагаа.
Тэгээд өөр хийдэд тоглолт байлаа. Мөкстэй. Тийм үгтэй бид нар чинь амар яг нөгөө нэг оюун төгс. тийм яг нөгөө нэг Үлдээ ирүүн хахтай. ахаа тийм нөгөө нэг тийштэй нэрээ тийм юуны ч амар тоглодог байсан шүү дээ. Яа нөгөө нэг ажил нэг байсан байхгүй юу? Хичээдийнх нь ажлын нэг газар тийм амар тоглодог байсан тийм оюун төгс мөццөг нэрээ тийм гэж. яа нэр юуны зяас тоглодог байсан. Одоо бодохоор амар их дурсамж байсан биш үү? Гэтэ хоёрыг одоо ингээ харахлаар нь штий. Нэг саяхнаас найзлсан юм шиг харагддаг шүү дээ. Нэг багын л хамтдаа хөтөлбөр хийсэн. Юм шиг санагдаад идэв шүү дээ. Уг нь гомдлоо юу. Тэр амар их модалцдаг байсан шүү. Яг хоёр биенийхээ юмыг ерөөсөө дэмжихгүй би харагдаад. Гэтэ энэ талаар дуусаа ууртайсан нь юм байна гэж. Би тэр хүн анхаар ингээд бүр нэг уур хүрээдсэн. Ингээ хийж байгаа үйл тараас түмэн момент ингээл амар хурдан хийж байгаа юм бол заяа. Эсвэл үгүй мэлээ тэгэхээр чинь түмэн тим хүн биш болохоор ууг гарлаг хүн. Амар нийтж хүн шүү дээ. Гэхдээ би ихтэй мэдрээ санаа хүнд нэг ямар онжаад гээд мастдаг үе өгдөн шүү дээ. Яг тэр шилжилт нь надад болох гэдэг юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Би бүр 10 сараас хойш хичээл нөхөлтийн 70 гэдэг 70 нь бол хичээл нөхөд явцсан байхгүй юу. Наалгаас одоо ингээд гүцэнгээд өдөр өдөрт наалгаа хийгээд тэгээд өнөөдөр одоо хийгээд дуусна. Тэгэл болоо. Тэгээд нэгтгэс яг өдөр өдөр наалгаа хийгээд таараад тэгээд бас ажиллаудаа ихээр хичээлээ гэж. Тэгэхгүй бол хичээлийн төгсөрөө бол танаа гэрн тоглохтой юм. үгүй манайх нэг ч тоглохгүй. Сая энэ 7 хоногт нэгдүгээр өдөр л Нэгдүгээр өдөр л юм хэлээ. Одоо дараа 7 хоног бас нөгөө нэг манай ангийнх түүх нийгэм дээр ангийн багш хуваацсан. Гэтэ 6 Тим түүхнэр нь хаан тэгээд яг өдрөө хичээл үзэл тэгээд ярилцсан гэсэн. багш чүүлэг авч магадгүй байхгүй. Шийдлүүлэх дооргүй. Аха. Мэддэг юм хичээл хацсан. гоё юм зүйл. Төгөл дээр хичээдсэн юм гэсэн. Мэдхгүй. Дээш оруулаад ирэх гэсэн төлөв. Төсөөр яанад оруулаад ирэх. Яа би сая яг 46 дахь минутын дээр болохгүй юм ярих гэсэн. Юу ярих гэсэн. За яг дараа нь хийхгүй. Тэ энэ амар юу гоё ярьж байна гэж. Өмнөх доорд заримдаа бүр нэг цаг болоход бүр чартаж ич нэг цаг болгож болчихсон чи. Энийг болсон биш. Вау. Гурлаа ямар их юм яг юм тий. Уул цаг болчихсон юм. Тийм ба. Энэ уулзтай жоохон дуудвал гоё юм шүү. Тэлмөний тагс гэсэн шүү дээ. Тэлмэний бордоол. Тэлмөний тагс шүү дээ. Хитг минутын дээр. Хэлэхгүй. Сонсоод Би юу. Подкаст сонсоцсон юм шиг. Хүрх юм. Би хичээл хийж явахдаа сансан заяа. Хичээл тэгэхээр заримдаа хичээл айлгдаг. Яг хоолн бичдэг хичээл. Яг ярианд орчдөг байхгүй. Тавж байгаа юм бичдэг. Тэг заримдаа яг тэр сонсож байгаа наа бичих гэдэг. Хичээл биш. Тэгээд сонсож байгаа ингэ бичээд Өчигдөр л орж идэр нөгөө манайхын шүлгээ багш төдөлсөн байхгүй юу? Монголын багшд. Энэ бол миний нутаг Монголын сайхан ороо гэсэн чинь багш нутгийн айрыг их таргаад өгсөн. Тэгвч би сэдвээ нутгийн дотог гэж ярьсан. Бүр яа, амар сатаарсан. Нутгийн нутаг уу. Тэгэл одоо ингээл 11 тэгэл 11 амар хурдан байгаа. Тэгтээ 7 хоног хурдан байгаа. Харин тийм. Нүдэрний зурл Танаас баг нэгдүгээр өдөр явуулсан чи одоо 5 дахь өдөр энэ л өнө бүр хурдан. Харин тийм. Загвар ихлээр бүр ингээд байна. Харин тийм хурдан бол. Янлаа хэр хурдан өнгөрөө. Хурдан. Сая ярьсан уу? Үгүй юу. Яг хурдан өнгөрлөө гэж ярьжээ. Амар загвар байсан болохоор. Тийм. Надад бас тэгэж юм болоо. Бараг саяхан л нэгдүгээр өдөр боллоо. Үгүй одоо нэг л сар боллоо шүү дээ. Шинэ жил боллоо. Yes. Тэр шинэ жил реклам гаргалсан ч. За. Тийм. PC мал реклам багтаах нэг л ойлгохтой. PC реклам чи юу гэдэг лээ? Jingle bells дээр. PC мал хэмжээ салсан бай. Шинэний шинэ жилийн мэндийг хүргэе. Кавар реклам бас гоё. Баг хүүхдүүд дуулаад идэв. Өөр шинэ жилийн ямар Тэгэхээр гоё тий.
Өрөөлийн Хамттай кова. Дараа хаян хэсгийг хасаараа гэж хэлэхгүй шүү чи. Яа, би бас нэг бид хоёулаа ярьж байхдаа ингээд дуулсан бохгүй юу? Яа, дараа нь ингээ өөрийгөө сонсох бүр ингээ хичээд яах гэж дуулаа гэж амар санаа зовсоо. Өөрийгөө сонсохоор л нэг төрөйс амар салгаа. Би саяхан л юм байлгаж. Энэ алтан дээрээс суралцсан байна. Би түнхээ би подкастыг ингээд дуусгах бол миний өмнөх подкастыг устгаарай гэж хэлчихсэн. Тэгээд орж ирсэн чинь та хоёр айгуу гоё ярихаар нь за зүгээр ч тийм яавал гэж гэл томоо бүр энэ бүр ингээд одоо үлдэн дурсамжаал манай хүүхдээ сонсноо. Тэгэхээр тийм амар гоё санагчлаа. Тийш нэрээ. Юу яах вэ? Буруу ирсэн чи яах вэ? Тэний ирсэн чи яах вэ? Тэр чинь 15 та хүүхдүүд яриа шүү дээ зүгээр л. Тийш дээ. Ингээд би бас 3 дахь ангидаа нэг цахилын явдаг гэсэн шүү дээ ингээд эзэгтэй. Цааш тийм наалтсан. Тийм. Тийм. Явдаг байсан. Тийм. Амар захиад бичиж нөгөө Монгол шатна. Тийм. Байцгаа. Тэгсэн чинь би тэрийг нөгөө нэг ээжтэй биччихсэн байхгүй юу? Тийм. Ингээд би тэрийг бас саяхан ингээд олж уншсан байхгүй ээж ингээд бүр ингээд хадгалсан. Тэгсэн чинь ингээд өөрийнхөө бичгийг хараад амар алдаатай бичсэн байгаа шүү дээ 3 дугаар ингээд хөөд. Тэгэл бас ингээд дурсан жолоод үлдсэн юм билээ ер нь юм амар гоё. Ээжтэй ингээд бичсэн захидлаа унших сайн хөр. Харин тийм. Жаахан хөдөлгөөн харин ээж охиноогоочлаараа таньгаа дахиж гомдоо байхгүй. Яг тэр захидлыг би бүр яг хэд хоногийн өмнө олж уншаад тэгээ ингээ алдаатай бичсэн хүртэл ингээ амар хөөрхөн заяа. Тэгэл амар хөөрхөн юм билээ. Энэ шинэ жилээр би 100 чирхэг ил захидлаа хичнэ. Богинохон гэж. Үгүй бүр бих дээр заяа. Цаасан дээр хичээд. Тэгээд хичээл амрахын өмнө очиж өөрөө үгүй гэж бодож байна. Пөөх. Тэгвэл одоо нэсгэл. Ихэд надад бичих. Би нэрээ сая өсвөрийн клуб дээр тактил бичиж байгаа юм л та. Тийм. Тэрэн дээр би жагалмад тактил бичсэн. Чи нэрээ тактилээ саяны тактил хэдэн цаг авсан? Тэгэхээр 9 дахиад. Би нөгөө нэг өмнөх дээр амар яаруу жагалмад дахиад биччихсэн байхгүй юу? Би яг бичих юм байна. Яг юу бичихээ мэдэхгүй ч гэсэн. Тийм яг нөгөө яг амар толгомдчаа яг юу ч мэдэхгүйсэн бүх жагалмад тэгэл цаацтай. Сэтгэл юм даа гэж бичсэн. Тэгээ сая амар гоё дэлгэрүүлж хамгийн бичсэн байгаа. Бүжээгийн одоо яа вэ? Клубийн хүүхдүүд бичих жаа. Тэгээ сайн нөгөө ангийнхны харамгууд нөгөө хүүхдэд захиа ирэх байх юм юу юм битий. Өөрөө захиалаа суугаад хойно мессеж өгдөг захиал ирэх болох юм юу юм бэл. Тэгээд одоо клуб хүүхдүүдээс хүүхэд үлдчихвэ гэж одоо бүгдээ бичих жаа. Би тэгээ сая мөнх тэргэл бас бичээдэг гэдэггүй юу? Би зүгээр ингэсэн байхгүй юу? Өөр захиа бичвэл хүүхэд байна уу гэсэн чинь би бичүүлээ гээд тэгээд за бичээд өгөө гэж биччихсэн. Би яг бичих гэсэн чинь бичих гэхээр заримд нь бичиж заримд нь бичихгүй байхаар эвгүй гэсэн санаа бүгдэнд нь бичиж амжихгүй хийнэ даа алгасаа гэж бодоод алгасаа. Тэгээд сая нөгөө нэг бас нөгөө хэд тахтар бичих байхгүй юу? Нөгөө эсвэл хайд мэдэд тэгсэн юм бас ингээм амар жоохон эвгүй юм бил. Би бүжгийн захиа уушаад амар хайрын захиа авсан юм шиг санаа. Үгүй хайрын захиас илүү зүгээр тийм мэдрэмж авсан биш. Тэгээд чи хайрын захиа биш ахгүй юу та? Найз нөхөд юм уу? Ариун нэг даа. Зүг байлгалтаа тумаа. Үгүй хайрын захиа авахар мэдрэмж явна шүү дээ. Тэрнээс илүү гоё мэдрэмж авсан. Тэний захидлын аян гоё юм дээ. Хаачлаа. Нанзаач өдөр амьдаа багш дээр сануулсан баг тий. Хатгаж юм уу биш. Орсон ч маш юм. Мэдгүй. Би айгуу гоё. Нөө улаан загалмаа гэх юм. Тийм юм байна. Тэгэхээр надад амар сая таалагцаа яг ингээ бүсгэлийнхаа үг бичсэн байна. Гоё юм билээ. Яг ингээ чатаар ингээ бичиж хэлээ гараа бичиж. Харин тий. Шинэ жилээр бүжээг зөөрний тусгай дугаар хийж байгаа. Олон байна. Хоёулаа. Хийлчихв. Хэл. Хүмүүсрөө залгаад Оо та яшгаа нууцлаг гоё юм байна. Энд татчих. Тэг хүмүүс хасаад өө ингийн мэн тэгвэл энэ хоёр явсаа явахгүй гэвэл тэгээ мартчих. Хийлчихв. За хэлээ. Таны тасах чи. би ээжтэйг улам ялган болж байна. Тийм үү. Яаш юм. Нэрээ амар төстэй. Харин тийм гэсэн. Хичээд мига намайг шоолол байсан. Яа, хажууд юм мөцдөг байх шүү. Ямар юм бэ? Намайг манай хүргэн ах биш үү?
бүжээ бүр яг эрэгтэй хүн шиг жоохон эмэгтэйлэг байгаа ч гэсэн. Чи би яаж эмэгтэйлэг байх юм? Эмэгтэй байгаа маань энэ минь гэлсэн юм байна. Тэсэн хүн бусад охтуудыг хаар чи гişигээ чи яасан гэдэг чи дамжи би ингээл намайг дандаа тамирын өмд өмсдөг. Өмд хамсл өмсдөг. Тэнгүүдээ бусад охтуудыг хаар палаж өмсөөл юу бүм өмсөж сураад. Тэр загнуулаа сайхан. Тэсэн чи тэр нэмэр хүндээ засагцаа гэхгүй. Гэтэ яг уу хүндээ засаж яваад хэрэггүй. Гэтэ биш дээ. Би яг эмэгтэй хувцлыг гэхээр хувцаа онгоолно шүү дээ. Тэгээ өөртөө өвтэйхэн хувцалж ял болоос угаасаа өсөв том болоо. Тэгээл яг өмсөйг гээл ингээл шкафа ухацхаар нэг ч тийм хувц гарч ирэхгүй байгаа заа юу. Юу байнга хувцад надаа өмнө цанц. Спортын хүн ч угаасаа тийм шүү дээ. Тэгээл Тал өөр. амар юм. Тэгсэн чинь гутлаа ингээл хараад тэгсэн чинь ингээл 100 сандал хүмүүс өмсөд сандалч орохгүй. Пүт. Яа. Тэгэл одоо том болоод сгүй дээр үйлчлэгдэж юм уу? Чиний эсвэл гоё офф ажилтдаг болж болол тэгэл. Би гэхдээ офс Эсвэл зүгээр яг энэ студио бүр хатаалж үлдээ. Тийм болчих магадгүй шүү. би гэхдээ офс эзлэн бол яг Би офс офстай сууд нөгөө юм хийж чаддаг байхгүй юу? Тийм болохоор энэ тэрүүгээр аялаад юм судалгаа хийсэн хүн болоо. Би офсын ажил хийж тараач тавьсаа. Тэгсэн ч гэсэн чөлөө тавцаал өгсөн гэж боддог. Дөрөв мөр бэж юм болоо заавал тийм байж. Тэгээ зохион байгуулахаас л амарх. Японд амьдрал чи Байхгүй багсаа. дандаа нэг Япон нэг юм ах нар байдэн шүү Тийм дээ. нэг Энэгээр тэгснээ цагаан цамцтай хар зангиатай амар өмнө бид үстэй. нэр хар зүгтэй хар петиктэй тэгээд байдаг шүү дээ. Жаргалгаа явна гэж таалах бай. Юу график дизайнер эсвэл веб хөгжүүлэгч болно гэж бодож байгаа. Жаргалмаагийн би яг хичээнээс нь артист болохоор мэдчихэв. Мэргэжлүүд 8 олон солигдсон те. Ааха. Гэтэ яг өдөр алга нөгөө өөрөөрөө мэддэг болохоор тийм солигдсон баха. Миний ч гэсэн солигдсон. Би анх ээжиг хараад багш болно гэж мөрөөдөл тэгэнгүүтээ намайг яах гэдэг чи өндөр гоё бихтэй гэж онгоцны үйлчлэгч бол гэж намайг манай хүргах тэгээл гэсэн чинь би өөрөө тийм юм сайжруулах гэсэн чинь намайг юу яа гэлээ. Эмч болох юм бол амар өндөр орлоготой ирээдүйд чамд хэрэгтэй гэсэн чинь нэг нь болохоор менежер болчих. Тэгэл амар олон гэж. Тэнгүүдээ нэг нь цагдаагийн хүн бол эмэгтэй хүн мөрдөстэй байх юм бол гоё магадгүй гэл. Жаргалмаа хүний их юм ч болно гэж хүсэжсэн. IT инженер болно гэж хүсэжсэн. Маркетинг менежер болно гэж хүсэжсэн. Өөр юу вэ? Тэгээ маркетинг менежер ч юм бол байгаа шүү. Баа. Би одоо ингээд бакалавра веб хөгжүүлэгч юм уу төгсөөд дараа нь мэргэжлээ төлөөд магистрийн хамгаалалтаа маркетинг менежер болно гэж. Оо. Шууд давхар сууж болдог шүү дээ. Тийм. Тэгээд маркетинг менежер болчиход гоё. Тэгээд маркетинг менежер болчихсон. Тийм нэр маркетинг менежер гэсэн амар таалагддаг гэж лээ. Ихтэй сүултээ за хэрэггүй юм болоо гэж. Амар уур чадвар шаардсан байна. Амар тийм юм биш. Нэг дор. Ааха. График дизайнер байж байгаа юм. Өөр юу гэж. Мэдээч хэлний чадвар. Биолог байл олимпиад ирдэг гэсэн. Тийм. Тэгээд нано технологич болно. Амар гоё. Амар олон юм. Би бас. Төмөө. Би хамгийн анхнахаас ярих уу? За. Би палеонтологч болно гэж хэлсэн. Юу гэдэг? Палеонтологч бүр 3 дугаар ангид. Юу гэдэг юм? Үлэг өөрсөлдөж. Оо. Миний мэдгүй мэн за. Тэгээ би үлэг өөрлийн ном өдр юм хичээсэн амар сонирхолтой байсан болохоор. Тэгж хүсэж ягаад тэгээд 6 дугаар ангиас юм уу? Үгүй 5 дугаар ангиас эмч болно гэж хүсээ дараа нь IT. Тэгээ одоо эдийн засагч юм да. Одоо эдийн засагч болох юм. Илүү ихтэй мэрэгжил биш үү? Гадаад руу гарна гэж бодож байна. Үгүй би илүүдэлд явсан ч гэсэн. Харин би илүүдэлтэй мэрэгжил хол байдаг юм гэж эдийн хэлтэй байна гэж. Тийм. Эдийн засагч. Тэгээд соорч бас. ахаа. Зүгээр. Нийтлэн бодог. Асуудал биш надад гэхгүй. Би тэрийг сая наад мэрэгчлүүдийг чинь нэ штэ сая дөвчгтөр л мэдсэн илүүдэлтэй зөвхөн байгаа шүү. Гэтэ IT инженер програмлаа юм шиг үлээ. Хулаа IT шүү дээ. IT-аас орж шүү. Гэтэ одоо яг одоогийн байдлаар IT амар лаг мэрэгжил гэсэн биас мэрэгжил судалсан чинь Бүх юм технологитой холбоотой. тийм бүх юм компьютер албаар чадвал тэгэл. Гэтэ яг цайлж гарч ирэхгүй л бол.
Одоо хүн болгон бараг IT болж байгаа. Тэгэхээр өсөлтөө эмэгтэй болчих чадчих. Монгол шиг жижигхэн зах зээлд бол тэрний оронд зүгээр IT-гасаа жоохон хадсагаад яриа график дизайн гэж гоё хат. график дизайнер бол үнэхээр хэрэгтэй байхгүй тийм. Артист болчихвол яах вэ? Анимашн хийж мэйгээ. Гайстэй. Тэг мөрөдгөд зүгээр штэ. Гэтэ янда гой мөрөдгөө тий. Ой зэрлэгтэн мөрөднө. Би нэг IT гэдэг мэргэжлийг бүр толгоноос авч ийсэн гэхгүй. Тумаад ихтэй амар IT бол мэдээлэл технологи руу бараг хамаар түнхгүй ч юм. Тэдүүс дундаа тахта. Тэгээ хологийн зөвлөгөөг сонссон юм байна. Зөвлөгөөч зүгээр сурсандаа харамсаж ийн гэж тэгсэн байхгүй юу. Тэгэхээр за сурвал харамсах юм байна гэж бодоод тэгээ байлцсан шүү. Тэгэл яг хэдэн жилийн дараа энийг бусаа сонсохоор яг басан ахлаа. Өөрсдөө мэрэгчлээ мөрсөн байхаа тий. Би сая ярих чам баг мартчих шүү. Би бас нэг спортын сэтгэлзүйт гэж байдаг байхгүй юу? Гэтэ энэ хуваар ямар баг гэдэг. Тэгээд тэрийг судалсан чинь гэтээ бас манай Монгол жоохон хэрэггүй мэрэгжлийн нэг юм сэтгэлзүйч. Үгүй хэрэгтэй болох. Спортын сэтгэлзүйч гэхэр сэтгэлзүйч юм чи хэрэгтэй болно шүү. Нөө Монгол монголчууд одоо сэтгэлзүүдээр болдог. Тэгээ нь болохоор амар хэрэгтэй. Спортын сэтгэлзүйч гэхэр жоохон хэрэггүй. Үгүй хэрэгтэй шүү дээ. Одоо спортын тамирчид байна шүү дээ. Тэд нар сэтгэлзүүдээр сэтгэл зүйчих байхгүй. Дээрээс нэг ганц тоглолтод ганц талбай дээр байх үе сэтгэл зүйн бэлтгэхгүй өөр хин амьдралын одоо ажил мэл юм сэтгэл зүйн бэлтгэх юм чинь хэрэгтэй. Босоод улсуудын тамирчид олимпиадад явахдаа дандаа сэтгэл зүйчтэй байдаг байхгүй юу? Монголд ямар сэтгэл зүйч байхгүй. Зарим задлын дахгүй тасалжуулагч үү? Тасалжуулагч нь явахгүй улсын хурлыг гişүүд байна. Тэр ямар өвлийг ирж явж байгаа юм. Мод хэрэг болох юм бэ? Харин би юу таасан. Гэтэ спортын сэтгэл зүйч гадаадад амар дээгүүр тэгсдэг заяа. Тэгээд Монголд ч гэсэн уусаад гол тийм болно. Гэтэ яг хуваар ирэхгүй тэгсэн нөгөө нэг амар өөрөө хөөцөлсөж иж тавдаг гэсэн. Хуваарийг авах хэрэгтэй байхгүй юу? Авахын тулд зүтгэх хэрэгтэй байхгүй юу? Гэтэ манай үеийн хүүхдүүд ер нь одоо 10 жилийн хүүхдүүд байж тээ яг спортын сэтгэл зүйч гэдэг мэргэжлийг авдаг уу гэсэн. Тийм мэргэжил мэдэхгүй юм чи. Манай Монгол мэддэг юм чинь хоортой. Мэдэхгүй байхгүй юу? Би нөгөө нэг таквондо чи нанаа шүү дээ. Тэрний харсан подкастыг сонссон байхгүй юу? Тэр спортын сэтгэл зүгээр сурч байгаа. Сурах гэж байгаа. Одоо юу гэсэн баха. Монгол биш ээ. Тамирчнаа болно шүү дээ мэдээж. Яг тэрнийхээ дараа сэтгэл зүйчээр ажиллана гэж ярьж ирсэн. Тэгээд яриг сонссон чи Монгол амир хэрэгтэй л. Тэгэл заримдаа амир спортуудаа навчдаг юм болоо гэж усаадаг. Гэтэ бас спортоо зэрэг сураад спорт хэрэгтэй шүү дээ. Нөө 5 дугаар ангийн алганы хэдэд зорилгоо. Би харсан чи зорилгоудаа бүгд биелүүлсэн байсан. Би ч гэсэн малаа. Би бүр 5 ширэхэд хүүхдийн уран зохиолын ном уншина. Чи одоо ч ном уншаад л байгаа. Амин яваасаа хамгийн сүүл ямар ном бэ гэж асуусан тий. Чи ямар ном уншсан байна эсвэл? Яа. Нийгмийн ном. Нийгмийн арын сурвалж. Нөө жагалмаа баг энэ номыг уншсан гэж магадгүй хаа нөө бүсгүйн код гэж уншижсэн. Би ном уншдаг. Тэр надад байдаггүй манай хичээд байдаг. Гэтэ тэр бүр амар ухаарлын тийм бүр амар ном. Тэр бүсгүйн код нийлийн ганаас идэх. Тоонд төслийн номд биш үү? Тэр бүсгүйн кодыг баг уншаад басчихсан. Би дандаа уран зохиол юу гэдэг вэ? Фэнтези номууд уншдаг. Уран зохиол. Уран зохиолууд уншдаг. Азхуур мир ном идэж амар хэмжэлтэй. Харин тийм юм бэлээ. Би одоо хасаа нэгтсэн тийм гэж бодож байгаа. Тэгэхээр гоё ном. Амар нөгөө нэг хэмжэлтэй үед юм очихгүй бол номнууд амар үнэтэй болчихсон. Юу? Азхуур. Азхуурын нэг амар том амьдрал байдаг шүү дээ. Тийм тэр нь одоо болж байгаа юм шиг байна. 60%, 30-аас 60% ингээд бүх номууд хэмжсэн. Орой үсэг мэдэр чинь 7950. Нөгөө нэг коронаг байхад шүү дээ. Бүр амар урт чагсаас манай аймаг тас ирж ирсэн шүү. Тэрийг санаж байна. Нөгөө нэг талбай дээр аваа. Тийм тий. Би тэнцэнээс нэг л ном авсан. 5900 Монголын ус авч авчихсан гэхгүй. Хэрэгтэй ном шүү. Харин одоо уншихыг хүссэн
ном гэх юм бол дивний зэрэг байна. Одоогоор бол бодсон юм байна. Би бол нийгмийнхаа номыг уншуулах гэхгүй. би бол дивнийг л уншиж бодож байгаа. Дивн гээд Бас онцгой. Орон зөгнөлт. Шинжлэх ухааны орон зөгнөлт. 1936 тухай боор санааг бол гарч ирсэн ном. Тэгээд яг тэр намаар сэтгэлээд сая 21 онд 10 сард Dune гээд нэртэй кино гарсан. Ижил нэртэй. Тэр өнөөдрийн нэг уран зохиолын багш харуулсан ном биш тэгээд тэр бүр амилаа юм шүү. Гараар бичсэн. Нөгөө хин гүний стори гэсэн байна. Гүний хөлөөний нийгэм классаас үзсэн. Гараар Шаргал ном. Жижигхэн. Жижигхэн тэнгуут ингээ бас монгол бичиг бичсэн гараар бичсэн амилаа. Гараар ингээ монгол бичиг. Би бас крилэр гэж дардсан бас монгол бичиг бичсэн. Юуны зохион ном? Мэдгүй. Тэр нэг уран зохиолын нам байсан. Гоё. Харин тэрийг хараад юмлаа юм би. Хэдэн мянган хөлтэй гэлээ ирсэн. 10,000 хэл. Харин тийм 10,000 Монголыг 10,000 ширхлээ. Тийм. Тэд 10,000 хэдэн урагдаад яасан чи яаж бичсэн. Харин тэр чинь гэхдээ Одоо юмтай болсон баг гэсэн. тэр чинь хэдэн он нам гэлээ 90 оных гэлөө 61 он. 60. Тэр одоо зарим байхгүй ч гэсэн мэд магадгүй тэр үе 10,000 хөлтэй. Багшаа бүр амар цэвэрхэн бэл. Харин тийм. Оюутан байхдаа багш бүр. Арай гэж болсон. Боо юм чи таа. Тэгэхээр одоо тэр ном байгаа юу гэдэггүй ш. Тэр номнуудыг одоо сүултээ хүмүүс амар хайж байх тийм. Харин тийм. Танай гэрч үдэ хамгийн эртний ном ямар ном бэ? Хидоны ном бэ? 1997 он гингүүтэл нэг бахан морилизх ном байт ш. Гэхдээ манай ээж бах уран зохиолын ном байгаа. Бүр дээр үе. Манайд 1920 оны ном байсан. Математик. Яг нөгөө нэг юм яваарай. Манайх болохоор дандаа уран зохиолын хийж ном. Амар онцгойч. тийм дээр үе бах ном. Гэтэл ээж одоо бодохоор ээж ямар салхи болчихсон гэхгүй. Дээр үе ажид мэрэгчлээ амар суртай байсан. Одоо нэг багш юм чинь өнгөч болсон болохоор жоохон залхуураад байгаа юм гэхгүй. Тэг нойр гэхээс илүү нэг сүүлийн 4-5 жил. Жоохон залхуутай болж байгаа гэсэн юм. Ингээл танаа ээж нар чинь ингэж ярьдаг. Дээр үедээ ийм мэрэгчлээ болох байсан. Хэрвээ одоо ийм мэрэгчлээсэн бол яаж явж байгаа басмаас гэж бодсон. Яддаг. Ийм ч гэж яар. Хин бэ? Манай ээж. Ээж. Манай ээж юмч болно гэж. Юмч болно гэж боддог. Тийм ч одоо тийм гоё мэрэгчлээ гэсэн. Ер нь тэгээд хүн юмчлээ болчих гоё байх та тий. Тийм л. Тэгээс ийм ч болохгүй л байх хэлсэн байл л дээ манай аав гэж. Аав зэрэг тэгж байгаа ээжийг дагаж багш болсон юм. Тэгсэн чи яг азар дуртай мэрэгчлэн хийж таасан гэсэн. Манай ээж болохоор дууч юм уу бүжигч хоёрын урлагаар явахсан. Тэгсэн чи манай эмээ загнасараа юм урлаг гэж загнаад юм урлаг чи энийг хоолоо авч идэх юм уу гэх. Тэгэл багш ингэ зогтоо. Тэр гэр бүлийн нүлээ амар агаад. Эм гэр бүлийнээс болол ааж хөвөр болоод өссөн мэрэгчлээ хийж байгаа. Тэгээд одоо жоохон харамсдаг юм шиг үлээ. Хэрвээ тэр урлагаар авсан юм бол одоо ямар байгаа юм бэлээ. Тийм мөсцөх гэсэн царай нэг амар гоёг орлон шиг царайтай тийм. Нэг жижигчин ч юм уу дуучин ч юм уу. Манай яг тэр үед амар манай яг урлагын дууч юм уу жижиг юм байсан мэл та. Тэгсэн чинь л манай эмээ заа гэж байгаа юм гээл. Тийм болохоор хүн өөрийнхөө дуртай л юм аа явах хэрэгтэй гэсэн утгатай. Тэгээд заа сүлд нь ингээл бодгоор жоо харамсалтай. Дургүй хичээлээр сухаар яадаг лээ. Харин тийм шиг л. Гэтэ зөвлөгөө хэрэгтэй авах. Яг аав ээж нэр бид нэр ямар сайн мэдэн шүү дээ. Тийм баг тийм. Яг бидний насаар юу туулаад өнгөрцөн бид нэр юу хийж чадахгүй бид нараас илүү гарав. тийм. Одоо ямар шүү сэтгэл зүйтэй байгаа гэдэг л үгүй юм чинь. Хоёр ингэж ерөөсөө тийм болохгүй гэж бодсон мэрэгжил байдаг уу? Байдаг. Яагаад болохгүй тэгэл. Энд ч Минь ч гэсэн юм ч Яагаад юм болохгүй гэж харин тийм.
Үнэхээр нэг юм чинь гэж л. 6 жил гэхээр арай л. Харин тий арай л Арай л олон жил. Тиймээс гаднаас насаараа халаад үзэж байгаа юм шиг. тэгэл насаараа сурна ш. Юм хэлсэн. Ич амар хариуцлагатай. Ахаа Хүний хүний амин яаж байгаа. дээр тэгэл нэг технологийн багш ирсэн байхгүй маань ингээд сая өчтөр нөгөө нэг сургуулаач тахтаа. Тэгсэн чинь нөгөө нэг хэмжээ сургуулиуд их засагч масагт байна гинэ. Ямар ч Ой хэрэггүй. залгаадаг байна гэж. За За. тэгсэн чинь их засаг масагт нөгөө нэг юу харсан гинэ юм чи юм чи. Тэгээд манай Монгол яг нөгөө нэг ангаах сурах хэрэгтэй гинэ. Гэтэ нөгөө хувийн бүр дээр үеийн сургуулиуд бол дэг метр баг штэ. Тэгэл технологийн багш эмч чинь амар хэцүү мэдл. Тэгэл зарим нь бүр ингэдэгс нөгөө нэг одоо ингээд чинь хүний амьдс ингээл хүчлээ удаад л та. Тэг юм бол насаараа сайхан амьд гэж харнаа. Чамаа өвдгөө байхыг харнаа марнаа гэл ингээд нөгөө нэг багш технологийн багш шанэл нэрэл багш дийдэг. Тэгээд юм чи мэдл амар хэцүү гээ. Тэгээс бүх мэрэгжил бол хэцүү юм байх. Дуртай болохоор түүнийг давж чадах та. Давж гарах гэж бодож байгаа тийм. Тэрнээс бүх асуудлаас цогтаад явах юм бол өөр асуудал болно шүү дээ. Тэгээ ямар нэг бас зэлээс хэрэгтэй байдаг. Яг өөр хамттай юм хийхийн тулд ямар нэгэн зэлээс хэрэгтэй байдаг. Тэр жишээ тамирчдад амар их гэж ярьдаг. Чи бүрийг Одоо ингээд зэжээ. Skywalker үздэг. Skywalker гэдэг анимашн хийдэг тийм хоёр ихтэй нөхөр хоёр байдаг байхгүй юу? За. YouTube дээр тэг анимашнууд байдаг. Тэрэн дээр философи тэгээд шинжлэх ухаан хоёрыг хольж ярьдаг. Тэгээд Питер Пентер анализ хийгээд ирсэн байсан. Нэг тэрний нэг хэсгээс гэх юм бол хүүхэд бага хта ерөнхийлөгч, эмч, хуульч малчлаа потенциалтай байдаг. Тэгээд тэр бүх потенциалаа зайлшуулаад тамирчин болдог. Тэгэхээр битэд нэг зүйлээ төлөө бусдаа зайлшуулах. Хэрэгтэй. Би яг яаж хэлэх юм мэдэхгүй байна. Ингээд мэдээж босыг хөтөг хүн заяа. Спорттой бас талтай. Гэтэ спорт одоо медалаараа явлаа гэхэд спорттой хаях. Тийм хүн шиг. тэг яг ингээд хоёр мэрэгжлийг ингээд нэгээс нөгөөд нь хайхаас гадна өөр хүчин зүйлс бас шүү дээ. Гадаад сурах боломж байсан ч гэсэн дуртай юм үлээ. Эсвэл одоо яа тийм нэг залуу охин тасалж байгаа. Амар зэлээс ингэртэй цаацаа. Монгол амжилтанд хүрдэг. Монгол нэг Америкийн амар хилдэг сургуулиудад тэнцэх хүмүүс амар зөндөө байдаг. Тэгээд улсаас сэтгэлээ өдрөө өгдөггүй болохоор мөрөдлөө ирэхэд одоо бүр ямар ч сургуульгүй болсон. Тийм хүмүүс зөндөө байж юм л. Тэгтээ одоо ингээд Америк ямар бүх юм шиг байна. Хүн болгол яг нэг солонгос юм гэдэг шиг Америк төгссөн тийм. Аа. Гэтэ манай эцэг эхнэр л одоо солонгос амир монголчууд ихтэй болчихсон. Баруун Монголд амьдарч байгаа юм шиг байдаг. байдаг. Багш зүйлээ амир юу гэсэн. Нэг тийм хороолч юм уу дөрвч юм уу нөл монголчууд байдаг. Монголчууд байдаг. Нэг газар очиад Монгол байдаг. Тэгээд ингээд өвдөөс ирэхэлийг Монгол хэлж байгаа юм шиг тиймээс хүүе гэж би ашиглаж байгаа. Тэр амар муухай хэвтэй. Тэг монголчууд хаасаагүй байд юм уу? Америкт ч гэсэн амар их байдаг. Германд ч гэсэн. Японд ч гэсэн. Японд ч гэсэн байна. Японд ч гэсэн амар их байдаг. Би нэг бүр амар нэг тийм хөгжингөө усуул байдаг шүү дээ. Тийм газарт очиод тийм санагдаад шүү дээ. Би ихтэй нөгөө нэг юу лээ? Африк очиод үзэх санагдаж сууддаг шүү дээ. Тийм нэг ямар хөө байдаг бол Ядуу бороо орон ч гэсэн очиж үзмээр санагдав. би жоохон судалгаа хийгээд байдаг тийм болов. Тэгээд тэрүүгээр ингээд судалгаа хийгээд ирээд ингээ монголчуудтай ингээд танилцуулахаар байна. Та Францыг яаж төсөөлж байна? Франц Америк Эдийн санхаг аха тэгээд эрэгтэй эмэгтэй хоёр хүн вайн бэрсэн эмэгтэй 8 гол бодлоо шүү дээ. Яг үндэ халаасны хулгайн орон байдаг. Амар их хулгайчтай. Франц
амар хулгайчтэй. Сүүл ямар болооч тий. Тийм. Лоогчид амар хэрэгтэй байдаг. Парис хэтэр дээр Эвлийн самхгийн дор амар их лоогчид байдаг. Тэр дундаа бүр Азуудыг амар их. Энэ Азуудыг олоход хараад жуулч ингээд ялгаа штэ. Тэгээ Азуудыг амар лоогдаг гэсэн. Нөгөө нэг корона гарчаад тэгсэн чинь нөгөө нэг манай Азуудыг Европчуудаа хүлээж авахгүй махгүй гэх нэг юм болчихсон шүү дээ. Тийм. Тэгсэн чинь яа тэр үед Европ тачиг гэдэг ч аахгүй. Тэгсэн чинь Аз ижиж яах гэж байгаа гэсэн чинь үсээ шараад бодаад хамраа жоохон өндөрлөөд өдөндөө тохиолж. Тэгэл Европ хүн гэдэг. Тэгээ нэгс нөгөө Black Lives Matter гэж байна. Сүүлдээ Stop Asian Hate мэд тэгэл кампейнер амар болсон тий. Тэгээ яг үнэндээ хараад өөртөө Америк хүмүүсийг ялгарлан гадуурх юм бодлоо. Өөртөө ялгарлан гадуурх ханууд байдаг. Тэр сайн. Тийм л юм билий. Би сүүлднээс Азуудыг хамгийн их ялгарлан гадуурхдаг нь хараад зав. Тэгээ бас хараад өөртөө хамгийн их ялгарлан гадуурхдаг. Яагаад мэдгүй хараад чи ингээд дээр үеийн амар нөгөө боолмол хийгээд дээр би сүүлдсэн юм шиг мэдгүй. Би яа харуу биш болохоор мэдгүй байна. Тэгээд статистик байгаа байхгүй юу? Америкт хар хүмүүсийг алсан хүмүүсийн ихэнх хувь нь өөрсдөө харууд байгаа байхгүй юу? Цагаан хэстэй хүмүүс биш. хар харыг алаад байгаа юм уу? Skywalker юм байна. Ямар нэг кино дээр гардаг шүү дээ яа. Нэг юм хар гэр бүл. Тэнгүүтээ нөгөө нэг Ямар үйл нэг охиных нь сайн хэзээ хар тэнгүүтээ нэг цагдаа нөгөө нэг хар эрснүүдийг дээрлээ. Тэгээд тэр залуу болчихсон. Одоо нэг баас нэг хар залуу сайн чинь нөгөөтгийн цагдаа нар алчдаг. Тэгээд бүүн ингээд дайснаа нөгөө хараад тасдаг. Мүй мөхтэй гарч. Тэр бас нөгөө Black Lives Matter-ийн талаа бас гоё кино билээ. Яг тийм ээ. Тэр амар лаг кино лээ. Би баг хамгийн сүүлийн кино үзсэн байна. Ничээ бүр хин. Зоны кино штэ. 100 гарчсан. Намайг бодолтой тийм 100 сая кино үзэх юм байна. Тийм бүр 100 гэхээс илүү баг хавар байсан юм. Хавар. Тийм 100 болох гэдэг. Тийм. Яг энэ бүүний бокс гэсэн гоё да. Тэгэл би яг амар үзсэн. Окей мэлээ. нэрийг мэдвэл листэнтэй нэмнэ. Watch list. Чи баг үзсэн үү? Баг үзсэн л магадгүй. Би нэрийг нь харуулсан баг. Тийм, санхүүл тийм. Үзсэн л. Өөр тийм ялгарлангаа дурхалтай гоё кино байна. Help гэдэг. Туслаа. Emma Stone тоглосон. Яа, үйл явдал. гэрээ үйлчлэгч нар ялгарлангаа дурхалыг харуулдаг. Гэр үйлчлэгч нөгөө Хаа хүмүүсийг гэрээ үйлчлэгч болгодог. Тэгээ тэр хүмүүс Emma Stone-ы тоглосон цагаан арьстай дүр байхгүй юу? Тэд нь болохоор тэр дүр нь болохоор амар сайн дүр. Тэгээд тэр гэрээ үйлчлэгч нарт туслаад тэдний түүхээр ном бичиж өгдөг. Цаасан гоё юм шүү. Ханд юм. Гэтэ ингээд нөгөө нэг кинон дээр ингээ хар ярьснуудыг ялгалан гадуурхаад ингээд хар ярьснууд тоглож байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хар ярьснуудыг ямар мэдээ төрдөг бол Би зураглаж чинь цагаастай өмсдөг. харин тийм Иймэл Хүндээ тусдаггүй баха. Гэхдээ ер нь боддоо хар ярьстай хүмүүс. Одоо сүүх хүмүүслээ тэр кино хийж байгаа шүү дээ. Тойрол бахан цагаастай хүмүүс. тэгэл тэр хар ярьстай хүмүүс нөгөө ялгалан гадуурхалтын яг кино тоглож Халаар байгаа. ээж мэрэл. Тэгэхээр тэгвэл Тэн л идэх. Одоо тэн байд юм чи санагдчихлаа. харин тийм би бас гин сая бодсон чинь бас юу санагдаад. Энэ хар цагааны юу ер нь зогсгол уу? Зогсох уу? Яг зогсон би зогсооч биш. Харин Ирээдүйд энэ чинь ардчлал дээр үгсээд хэдхэн жил болж байгаа шүү дээ. Ямар залуу хүн. Тийм. Тийм ээ. Ирээдүйд Ардчлал гэдэг нь хүн төрөлхтний хамгийн муу систем. Гэтэ одоогийн байдлаар бас хамгийн сайн систем гэж хэлсэн байлаа. Би хэлсэн юм мартчихжээ. сайн юм шүү. Ардчлал болж ирсэн юм. Гүч мө. Гэтэ амар муу юм шиг. За өөр юу ярих вэ?
Өөр ярих хэрэгтэй юм байна. Тойрын одоо энэ подкаст хийж бүр ингээд ирээдүйн зорилго ч юм тийм юм байна уу? Байна. Одоо болохоо. Ганцаар их биш тий. Тэгээд сүүлдээ бит хоёр болсон байхаар би зүгээр бүжиг замд ингээд орж байгаа гэсэн чинь сүүлдээ бит хоёрын телефоны идэрх юм хоох буюу хоёулаа хамтардаг болсон ингээд. Тэгээд би томьёо надад ингээд таалагдсан байхгүй юу? Ингээд хоёулаа хамтдаа яа ганцаар ихээр юм юу юм гээд тэгэхээр би бүр амар баярлсан. Тэгвэл амар баярлсан. Тэгээд ээжэд хэлсэн чинь бараг нөгөө ээж ч гэсэн төмөл нөгөө нэг яг нөгөө нэг муу илтэй хүн гэж боддог байхгүй би биш юм биш амар зүгээр надаас юу гэж хэлмээр юм бэ? Сайн хүн гэж боддог. Тийм төмөд амар итгэдэг байхгүй юу? Гэтэ эртөө юм бол том шин штэ. Муу тийм юм байгаа. Тэгэхээр яг ингээм хамтраад юм ин гэсэн чи ээж юм суралцаад ав. Тэгээд ингээм амар баярлсан. Ээжэд амар баярлсан. Бас төмөд баярлаа. Зүгээрээ гэж. Ямар ч юм 12 дахь анги төслөл хий гэж бодож байгаа. Яг энэ 10 жилдээ ижлээд яг 10 жилдээ л дуусгах гэж бодож байна. Тэрний дараа угаасаа юу бараг завгүй чинь өөртөө хийвэл хийх байх гэж. Хоёр подкаст ч одоо ингээд хоёр амар том нэр болсон шүү дээ. Ер нь болцсон байна. Тийм үү? Тийм үү? Би нэтрэг байгаа. Хугацааны дараа ер нь айгүй гоё нэр ус болж байгаа. Гэтэ бүх юм тгээс эхэлнэ. Би төгсөөд контент дээр хийх юм бол киногоор л амих байна. Кино хийдэг болно ч юм. Киноны Киноны талаар мэдээлэл хүргэх. ревю дээр бичдэг. YouTube channel тавлаа. Тохор подкаст тавлаа. Ямар ч гэсэн энийг бол 12 төгслөө хийгээд тэгэл YouTube channel дахиж өөр нэмж авах. Яг хоо хэдэн жилийн дараа үнэхээр од болчих юм бол фэнүүдэд баярлуулахын тулд нэг уулзалт хийх биш. Гэтэ тэр комментүүдийн яг өмнөх дугааруудын комментүүд нь авсан байхгүй. Тэгсэн чинь ийм подкаст байсан юм уу? Ямар гоё юм бэ гэсэн юм. Тийм үү? Тиймээс ийм подкаст байсан мэл ихтгэн сонсдог байчихсан байна. Нэг хиний коммент хийх гэсэн юм байна. Тэгээ яванда гоё өргөжөөж өгчүүлээ тий. Надад яг гоё ирээдүйд харж байна. Нэг хамт хийж эхлэснээс 4 хоногт нэг дугаар хийсэн шүү дээ. Тийм. Амар хурцтай. Ирс сайжирч хэлээ. Финийх яваад. Ганцаараа ирэх чинь тэгээд нацаараад тийм аа. Тийм баха. Томоо бүр сайн. Өнөөдөр л химээр байна. Би бас ингэсэн байхгүй юу? Өнөөдөр заавал юм уу? Би нүг загвайсан байхгүй юу? Тэгсэн чинь ингээд өнөөдөр болтогч юм билүү би бас бодчихсон байхгүй юу? Яг төмөөс би асуусан байхгүй юу? Өнөөдөр заавал хийх юм уу гэсэн чинь ахаа гэхээр яа за гэж би жаргалмаад хэлсэн болохоор жаргалмаа хүлээж иж магадгүй гэж одоо бүжээд аахаа гэсэн байхгүй юу. Тэгээд чамайг тэндээс заавал их бүжээ гэдгүүлээс гэсэн байсан болохоор заавал одоо юм гэдэг үргэлжлсэн. Эшли яг гоё болчихтэй. Гэтэ өнөөдөр амар мэдээлэл хүргээд хүмүүс харин амар дажгүй дугаарлаа. Амар гоё. Өмнөх дугаар дээр дандаа зүгээр хобби хийсэн байхгүй юу? Яг энэ дугаар дээр болохоор амар мэдээлэл нөө өөрт байгаа мэдээллүүдээ яриад хоорондоо гоё сэтлээ. Заавал байх хүнд хэрэгтэй юм ярихгүй л гэж боддог. Ахаа. Дандаа ингүүл юм тэгүүл юм гээд тэгээд жоохон хайлгаа өмнө хийсэн дугаар яг тийм дугаар байсан шүү дээ. Тэрнээс ичээд биш дээ кринж гэдэг. За яах вэ? Гэтэ тэрнээс чинь масан байлаа. Англи цаг нэг хавсан. Яг тэрийг сонирхсон хүмүүс нь л орж үзэхээр гайг байхаа. Өө чиний дугаар яг 200 шинэлээ үзэлтэй. Яг тэрийг яг тавьдсны дараа мэдгүй нэг намайг крашдаг ч юм уу тийм бүгдүүд сонсон айгүй хөөрхөн билэг юм уу.
Одоо дахиад тэгж чих баха гэж. Тэр чинь хоёулаа юу лээ? Энэ оны хавар хийсэн гэдэг тий. Аха. Тэр сар 3 сар. 3 сар. Шинэ микрофонтой болоод авах гэсэн юм байна шүү дээ. Аха. Шинэ микрофонтой болсон дахиад тийм. Төмөө ер нь ямиг амар хурдан бүтээж юм л. Миний бүтээж чадахгүй байгаа юм төмөө амар хурдан бүтээжтэй. Тэгээ хурдан шуурхай юм билээ. Би бараг өмнө дугаарыг төмөө арай хийгээ бодоод асуусан байхгүй юу? Тэгсэн чинь төмөө амар хурдан хийчихсэн байсан. Бага оруулсан байсан. Би шууд хараа шууд Тэнгүүдээ нөө тэнгүүнээ биш тий. Тэнгүүнээ. Тэр тэнгүүний надад дандаа загваа ингэж хэлдэг байсан байхгүй юу? Би чадчихээ. Өнөөдөр хийгээд гэсэн чинь за тэгээд тэр төмөө амар хурдан юм зохицуулах юм байна. Би болохоор тэр хүний нөө нэг арга юм авах гэдэг. Ажиллалаа юм даа гэдэг. Харин тийм ингээд таасан үү. Том болохоор эвтэйг нь тулгач тийм байх. За өнөөдөр тийм. За бас тийм юм уу даа. Тэгэл төмөг ятгал ингээд төмөг яг ингээд зохицуулсан болохоор өнөөдөр амар үйл бүтээлтэй хийгээ боллоо. Томоогийн бас нэг даваа чадрын юм байна. Ахаа. Даваа чадрын юм байна. Янз бүр болохоор түнхээгээ дамжуулж хэлж. Төмөг хурдан зохицуулаад гэдэг юм аа. Ямар нэгэн шохоосын тал дээр ч гэсэн амар хурдан зохицуулаад тэр хүнийг ингээд надад аваад ичдэг аваад шиг. Би надад зохицуулсан өөр юм нэг шүү. Ямар зэрэг биднээс илүү амар зэрэгтэй. зүгээр хайртай бол хайртай биш ээ. Зүгээр таалагдж байгаа бол таалагдж байгаа хэлтэй. Хэлээгээ заавал үрхийг гэсэн үг биш. Тийм шүү. Зүгээр л таалагдж байгаа гэсэн үг. Энийг ямар таалагдаад өгүүлэлтэн таалагдсан бол тэрийг хэлдэг байх хэрэгтэй. Гомолсон нээшээ тавьчих. Таяас ээ тавхаад хэлсэн би. За ерөнхийдөө дуус болж байна. Чамд өөр ярих гэсэн юм аа? Байх бай. Чи сүүл төсөлтөнд тавилах дуугаа явуулаад байна. Чинараа дуу тавил. Тавтай дуугаа бас зураг. аха. Үзэнтэй ачааш. Тэг жагсмаа ямар Би ачааш шууд юм байна. Хоёрыг явуулмаар байл хоёрыг явуулаад. Түмжин юугаа дугаараа хийж байгаа. Энэ маргааш. Тэг ийм ээ. Энэ шууд хийсэн хангалттай болно. Хасаа өдөр мэт завтаа. Яг хийсэн өдрөө шууд подкастын платформуд дээр шууд авч ирдэг. Apple podcast гэдэг. Тэгээ YouTube дээр нэг хоног гаргацарч байна. Тэр хүүхдүүд хөвчлэгдэх гэсэн юм байна. Аха тийм. Оо. M+ дээр бараг 100 даагчтай болсон юм. Бөөх Баяр үе. Хэлмүнэг орсон чинь YouTube-ийн харин subscribe Instagram дээр ч гэсэн баг юм. Канал өөр. Одоо чи share дээр заяа. Ад Хүн байна да. Наад хин билээ нөгөө нэг гүний бит хоёр мөнгөн цалбат гоё нэг сүрэмж дорыг гэж жагалмаа гэлжсэн баггүй юу? Манай ингийн батаа жагалмаа гэж хин гэж баггүй юу? Чи жагалмаа мэдгүй бол энэ сургууль байна тэрхүү гэх. Чи мод ахын танихгүй бах яа тийм чи жагалмаа мэдгүй юм гэж үдээ гэж гэлжсэн нэрээ. Батаа гэж юм. Би бүжээг авцанд Instagram-аа хийж өгөөд бүжээгээр стори хийлгэж явахгүй бол би өөрөө хэрэгтэй болохоо тэгээд стори хийж мэдж. Мэдхгүй. Мартчихдээ байлээ. Юу энэ podcast Би ч нөгөө юм стори юм. мэдвч юу л. Гэтэ бас өдөр болгон бас хийдэг. Яг нөгөө чухал өдрөө Хийдэг өдрөө зочноо харуулж маруулаа. Стори гэдэг чинь ерөнхийдөө бол яг гоё онцгой өдрөөл түүх болгож үлдэх юм байна лээ шүү дээ. Тэрсэл өдөр болгоо. TikTok-ын бичлэг хийдэг зорилттой биш. Yes. Хүмүүсээ ойлгоорой. Оо би яг энийг ярих гэж бодож байсан. Instagram-ийн Reels-ийг үзэж байна. Үзэж байгаа. Пост оруулах гэвэл Reels-ийн санаараа гарч байна. Тэр амар лайтер байна. Лайтер шүү. Бүгд яг адилхан доотой. Тэр яг TikTok биш байна. Яг TikTok. Та TikTok үздэг юм уу? Үгүй. TikTok. TikTok
TikTok дургүй байхгүй юу? Син дуртай платформ дээр TikTok ороод ирэхээр уур үрж шít. Харин тийм. Би л авахгүй. Юу сайн хартгүй тийм юм. Тийм үзгийг цаг цаг гараад авчих. Яг Марк Зукербергийн TikTok-ыг гоцоох гэсэн дараагийн төлөвлөгөө юм да. Тийм. Нөгөө TikTok-ыг одоо өөр TikTok одоо нийцгүй л гэсэн баг тийм. Мета дотор нэргүй. TikTok болчтой хөрх. Хүмүүс ч бүр 24 цагийн 11-12 TikTok үзсэн юм биш. Харин тийм бүр амар Донтсон. догийн бичлэгнүүд болохоор тэгэл амар хурдан тийм Тийм. дахин хүмүүс тэгэл сонсон. Тэгээ Instagram-ын тэр reels яг тийм байгаа байхгүй юу? Бүр нэг мэтгэл л ороод үзсэн. Яа би юу үзсэн аа. Би ингээд бүрснээс нь би дуунаас нь үзсэн. Нэг background music хитэн бичлэг дээрж байгаа. Харин тийм шүү тий. Тийм. Тэгээд гэтээ Монголын TikTok юм хэцүү тий. Дандаа яг бүжгэлдэг. Тэгээд TikTok мог сонирхоогүй бодчих. Анх харахад яг үзчихсэн Гарсан л л амарсан хөөжсэн. Анх харлаа сонирхдаггүйсэн тийм. Би ингэ бичлэг хийжсэн шүү дээ. би бол бичлэг хийдэггүй шүү. Анх харахад нь л үнэхээр их сонирхчихсан. Тэгээ сүулдэж Би одоо дүүлээсээ дахиад аваа. Ер нь IG нээсэн ч юу TikTok нээсэн ч private толго гэл. Хаяга private толгоо гэдэг. Дараа нь алуу кодор марцсан. Нэг тийм IG та хоёр хоёулаа private гэсэн тий? Ажиж чинь. Тийм биш. Public. Аха. Яг өнөөдөр private талхаж. Private хахад амар илтэн хүмүүс арахгүй шууд мэддэг тий. Сэтгэл болгочоор нэг fake account гэдэг. Аха. Хин гэдэг нь ч үтгэхгүй. Тэгээд ингээ намайг дагдаггүй мэдээ дандаа стори өгдөг бас хүмүүс байна. Тийм болохоор private. Өнөөдөр л намайг нэг Амандаач л үний хаяг гэсэн заяа. За. 2 фолловерсаа 85 дагдаг. Тэгэхээр би яг өөрөө ихлээд авцсан. Аваа зөрүүлээд реквест явуулсан чи авсан байсан байхгүй юу? Дотор ямар ч зургуу 4 дагдаг штеп. Би 84 дагдаг. Яа бүр амар юу. Хань жаа сэвтэй гад. Харин тэрийг очиж байгаа гэдэг цагаана. Обдис юу л ямар ч юм. Тий, надад бүр өмнө юугаар юу хийжсэн шүү дээ. Йоо. Instagram-ын DM-ээр нэг ад-зуудыг хэдэлсэн шүү дээ. Яг тэр үед надад хийж ирчихсэн шүү. Нэг Европ хүн юу аа үз чан гэж чадчих. Хятад гэж хэлсэн юм. Миний лайн дээр орж ирэнгүүтээ амар юм чи секси юм шиг. Миний тийм байсан. Гаж тантай. Харин Тумаа тэр үед нөгөө Mongolian Beauty жил юу лээ Монголын хүмүүс тэрэн дээр тавьчихсан тумаа. Тэгэл гадаад хүмүүс тэрийг ухаж байгаа л шүү дээ. Тэрийг нэшил явчихсан. Тийм болохоор хаштаг ирэх шаардсан. The Asian boys. Instagram-ид Одоо чи ямар тэнэг санагдсан гэж. Тэ надад хаштаг ямар ч хэрэггүй санагдсан хаштаг. Зүгээр л нэг хэлэх гэсэн юм аа бичил эсвэл би эможи үлдээ л тавьчих. Instagram-ид Улаанбаатар гээд хаштаг байдаг шүү дээ. Тэр үг анх бүр яг хотын зураг авдаг, амар креатив зураг авдаг хүмүүсийн хэрэглэдэг хаштаг. Wishing of well boy гэдэг нэг хэмжээ. Би наад дагалцдаг. Би дагалцдаг. Тэр хүний Зоо хал хэлээ. эрэхтэй л ах л. Тэр хүний зургийг зориулсан баг хаштаг гэх юм уу. Тэгээ өөр бас зөндөө гоё зураг. Улаанбаатарын гоё үнсэг болгонгаас нь авсан юм уу? Тэгээ амар идэвхтэй зураг. Одоо орсон чинь баахан Medium дээр анхны дагч авсан гэсэн шүү дээ. Тэр вишин сан Улаанбаатар. тийм. Би medium-ыг дагсан байхгүй. Гэсэн чинь дөрвөл дагсан байсан. Сонсгийвэл баярлаа. Батгаж бараа сонсч байгаа хаа. Министр үзтээ шүү дээ. Минийх ч гэсэн. Тэгээд зурган дээр амар лайк дараад юм. Тэгэхээр тэр хүн таалагдж байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр гой зураг авдаг хүн таалагдж байна гэх юм. Би бас гой зураг дарж байна гэсэн үг шүү дээ. Тэгээд санагддаг. Лайк ануучаар амар юм тий. Их лайк авч yan баг лайк авч yan гэж санаа зовхгүй. Би бүр лайк ануухгүй санаа зовх байсан. харин тийм ерөөсөө
лайк би болсон. Өөр хаа гэсэн үсээ авал яг тэр хүмүүс дундаа тийм. Гэтэ би төрсөн өдрөөр жоохон энэ хүн дээр тусалж авдсан шүү дээ. Энэ нэг минт хөргөндөө гэдэг төсөөлж исэн хүн маань минт хөрөхгүй болохоор амар ийм санагдав. Тэгээ заримдаа өнөхөр мартцсан үед юм аа. Завгүй яа. Яг тийм болохоор яг бид нар сошиал дээр өөр нэг амьдрал үүсгэсэн байгаа байхгүй тийм. Ахаа. Тэрнээс expectation амар тавьдаг. Би яг тийм болчихсон юм шиг байл. Бүгдээ баг тийм болсон баг уу? Яг саяны энэ зуны төрсөн өдрөөс яа. Төсөөлөөгүй хүн маань ингээд минт хүргээд яг тийм хүн хүргэндээ гэсэн хүн маань хүрэхгүй болохоор тэгвэл юм л. Тэгэхээр ямар ч expectation явах шаардлага. Юу ч хүлээгээд хэрэггүй. Харин тийм. Гэтэл яагаад ч юм ингээд байхгүй цаанаасаа гэдэг. Яа, төрсөн өдрөд хэдэн хоног үлээ гэж story хүмүүс харахаар. Тэр нь бүр my happy birthday гэж birthday боллоо. countdown хийгээд юу гэсэн үг юм бэ? Төрсөн өдрийн минь түргээ боллоо. My happy birthday. Тэгээ одоо Happy birthday day. тэгээ одоо хүртэл хай сайн уу гэж чаддаг хүмүүс бид юм л шүү. Тэр хойш дээ. Хайсан ч хоёлдоо. Хүмүүдээ за авах мөгч. Би тийм. Түмээ дандаа тэгдэг. Томака гэдэг. Ака. Окей. За авах гэж би. Тийм тийх заа гэж бичдэг юм мэдгүй. Яа, нуурлаж байгаа юм шүү. Тэгмүүдээ за гингүүдээ тэгээд хүмүүсийг бас нэг хамаатай. Тийм хэрэг байсан тийм. Үжиг над руу ингээд өсөг их шигээ 3 удаа бичээд явуулсан. Тэн чи хууртай энэ даа гэж бид шууд хагаад аваад 3 удаа бичиж энтер гэдэг шүү дээ. Яг тэгэхээр яг тийм үдчих яг уурсан байдаг. Тэгэхээр ингээд хахамаа татдаг. Би тийж биш юм байна. Сэтгэл хөдлөлтэй байгаа юм шиг. Бүжи амар сэтгэл хөдлөлтэй болчихсон шүү дээ. Чадлж явахдаа яриад дээ шүү дээ. Би ингээд уурлахтай сонсдгоо. Утасны цан сонсдог шүү дээ. би яг ингээд уурлахтай ч юм уу яхтай ч юм энэ надад ямар тэнэг юм бэ. Тэгээд амар ярьж чаддаг. Гэтэ яг өмнө нь бол яг хүн зохиж ирээд үзсэн байхгүй тэргээ болчихсон. Гэтэ одоо л яг амар ярьж чаддаг. Одоо ч гэсэн тэр зүйл харьяаг л байгаа. Тэнгүүтээ сайн уу гэнэ үү? Сайн уу гэдэг. Амар ярьж чаддаг Наа юм уу? гоё туршиж шүү дээ. Баг бодит байна. Тийм нөгөөндөө шууд юм. Тэгээ уурлахтаа хүртэл энэ надад ямар тэнэг юм бэ л ингэж тэгээс заадаг ингээд. Шүн одож явахдаа шүн орондоо хүнтэй хэлдэж чадчихад ээжтэй баригдчих. Харин тийм яа. Дугуй. Чи одоо ганцаараа хинтээ яриад байгаа юм. Тэгэл ээжийн хажууд мэжүүд ингээл ярангаа чадлахаар чи ярихгүй чадлаацтэй гэж тийдэг. Чам санал болгоцож юм байна. Яг тэрийг оруулчаасаа тэрний юмыг сонсомоор байна гэсэн. Гэсэн хүн үү? Нэг ярьдаггүй хүмүүсийг сонсоор гоё гэдэг. Харин тийм. Дотор үнэ. Би сая телефоныг ярьсан гэхлээр вау гоё юм. Телефоны амар дуус өгдөн шүү дээ. Тэгээд гэтээ тэндээ ч гэсэн ямар жоохон ирсэн. Би тоёр хэрэгсэн. Гэтэ надад нэг бодсон хүн байна. Гэтэ хүмүүс буруугаар ойлгож магадгүй байна. Яагаад? Ермөн ах уу? Аха. Яагаад Зүгээр шүү дээ. Ермөн ахыг оролцсон. Нөгөө нэг ямар юу илээ тэрний подкастыг сонссон уу? Нэг подкаст нь орсон мэл. Тэгээд тэрний подкастыг сонссон байхгүй би 2 дугаар орсон сонсно. Тэг бүтэн сонссон 2 дугаар хоол амар зөв юм ярьж илээ. Амар профешнл юм ярьж илээ. Тэгээ сүүлийн дээр нь бас нөгөө нэг юу ярьсан байлаа. Нөгөө нэг одоо нөгөө өсвөр насны үеийн талаар ярьсан байсан. Жоохон ихтэй юм ярьсан байл л те. Би бас тэрийг гинэ. Ермөнэг оруулах гэж бодохоор хүмүүс жоохон буруугаар ойлгож магадгүй байх гэж ясаа ээж байна. Зүгээр шүү дээ. Хүний бодох энэ амт юм би. Тийм. Тэгвэл дараагийн чинь өөрчлөхгүй юу? Дараагийн чинь төгөлдөр гэж боддог биш. Сэтгэл зүй. Аха. Мэргэжлийн талаар ярих гэж бодож байгаа. Сэтгэл зүйн хувь талаар. Мэргэжлээ бас өөрсдөө асуунаа. Баталгааж байна. Өөр тэгээд подкаст гоё. Манай бүр хөвсөглөөс ирсэн охин байх шүү. Пүүх тийм үү? Хөвсгөлийн талаар асууж. Өмнө говьтаас амьддаг байсан охин дунд гол юмс ирсэн
хоёр хүн байгаа. Урдаа таньд ирсэн хоёр хүн байгаа. Аха. Тэр аваад гоо ингээд Монгол Улсын сургуулиуд одоо тэр зөвхт ямар гэдэг, өөр зөвхт ямар гэдэг, Төв аймагт ямар байна гоё харьцуулалтын талаар яриад гоё. Тийм юм байна тий. Тэр хоёр их Тэр нэг гоё ярих юм сонсвол. Танай ингээс иш ихсгэр ихсэн охин мэд нь штий. Нэрийг бол аа. бүсэглээд ирсэн байна. Аа, тийм үү. эрэгтэй хүмүүс байна. Манай эрэгтэй цагч ямар зөвхөн байна. Эрэгтэй зүйл Төв аймагт сонсож байгаа. Эрэгтэйгүүд юу манай ингэдэг нэг байна байгаа. Нөгөө юу нөгөө онгоц хийдэг. Аа. Бүтээлч гэдэг. Хон бүтээл шиг юм уу? Манай сургуулиас юм уу? Манай Шилжиж ирсэн үү? Монгол гол дотоос ирсэн. Аа. Тэгээд Орос нарс руу тэмцээн өгч ирсэн. That's okay. Орос шалгичийн Хүүхд байгаа. Ер нь танилцуулаарай Манай за. ширээний найз. чи хэлээрэй за. Хэлээрэй за. Ер нь юмд сонирхолтой байна уу танаад? Тэгээд сайн нөгөө бас ихний бичлэг нөгөө 11-ийн бичлэг гэсэн шүү дээ. Тэргээл ариу үрдээ дээр. Аа, тийм. Тэрэнд орсон бас ярилцсан гэсэн. Би тэрээс сонсоод англи багш хэллөө ямар нийгэм идэхтэй юм би тийм. Нэр тэрийг ч харуулъя. Тэр амиг таалагдсан надад. Орсон хүмүүсээс санал олох хүмүүс асууж. бүр дөрөвдүгээр ангиас л тийм сонирхолтой сан. Өөрөө онцны шиг болох юм уу? Компьютер юм. Nice. Би уг нь Монголын хамгийн анхны эдийн засагч болно гэж боддог. Болцсон. Тэгээ болцсон. Юм гараад ирсэн. Жохон байхдаа амиг тэгж хүссэн. Тэгээд 2 хоногийн өмнө чи сансарлын эмгтэн гэсэн л шүү дээ. Хөөе. Тийм үү? Аха. Одоо юу дэлхийн хамгийн анхны сансарлын эмгтэн гэж хэлдэг юм. Аа, зөв. Гой мэдээ. Тийм сонирхолтой үзээ. Тийм. Би ч мөрөдөг хамгийн сансарлын эмгтэн. Би бол хамгийн анхны эмэгтэй нисгэж болно гэж боддог байсан ч болсон мөлий. Тийм зөвлөдөө. Хоёр сан алаа гэж юм. За. Тасхоо. За. Доохоо. Баярлалаа. 20 дахь дугаар тий. За манай 20 дахь дугаар юм сонсон баярлалаа. Сайхан амьд таагарыг Баярлалаа. баярлалаа. Би бас жаргалмаатаа зөндөө баярлалаа. Ийм гоё юм гэсэн. Сайхан амьдарцгаа. Сайхан амьдраарай. Баярлалаа. We looked up at the sky and we talked about the last song.